Бити яраараа л гэдэг. Хүлүүт амьдрал урдчих юм байна. Аймаар хурдан одоо шууд менежер болно. Аймаар хурдан ингэн гэж яриад байгаа байхгүй. Тэгэхээр бас тийм биш. Үнтэй мундаг хүн болох биш, үн цэнтэй хүн болохыг хичээг. Зягийн өдрийн тэмдэглэл подкастаа үзэж байгаа бүх үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргье. Яг одоо бид бүхэн студиэсээ цоо шинэхэн дугаараа эхлэхэд бэлэн болсон байна. За энэхүү дугаар бол онцлогтой 2025 оны сүүлийн дугаар байгаа. За тэгээд үргэлжлүүлээ 26 онд шинэ дугааруудаар уулзна. Яг энэ цаг мөчид подкаст цацагдахад шинэ он баг нэлээд төгссөн байх болов уу гэж бодож байна. Тэгэхээр айгу гой дугаар болж байгаа, онцгой дугаар болж байгаа. Ингээд энэ хүн онцгой дугаарын маань зочноор MCS Coca-Cola компани гүйцэтгэх захирал Мегмар Чав хүрэлцэн ирсэн байна. За урилгын маань хүлээж авчирсан баярлалаа. За баярлалаа. За өнөөдөр хоёулаа маш олон юм ярилцъя гэж бодож байгаа. За тэгээд тэрнээс өмнө яг урьдтал болгоод үзэгчдтэй нэг жоохон мэдээлэл өгөхөд MCS Coca-Cola компаниг мэдхгүй хүн гэж баг байхгүй гэж би бодож байна. 8 настайгаас 80 настай хүртэл ер нь бол мэдж байгаа. Ягаад тэгэхээр энэ бол Coca-Cola өөрөө дэлхийд алдартай брэнд учраас тий. За Coca-Cola компанийн хувьд болохоор 2001 онд анх энэ Монголд үйлдвэрлэх аль бие усны эрхийг аваад гэрээгээ үзэглэжсэн тий. Удаачгүй Мегмар Чав захирлал 2004 оноос гүйцэтгэх захирлаар томилогдож утсан энэ түүхтэй байгаа. Тэгэхээр тэрийг ярина. Түүнээс өмнө Coca-Cola компани талаар бас мэдээлэл өгөхөд яг ихэнх үзэгчид бол колагоор илүү сайн мэддэг бах тий. Зөндөө олон брэндүүд байдаг. Fanta, Sprite, Minute Maid, за Uha, Bonaqua, за манай подкастын ивент ч Millenia гэлээ. За ийм олон брэндүүд 19 нэр төрлийн брендийн 19 брендийн 160 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнтэй. За иймэрхүү мэдээллийг зөвлөхчий гэж бодсон. За тэгээд мэдээж аль бие усны сайт дээр нь бол 1100 нэмэх ажлын байр бий болгосон гэж бичсэн байсан. За компани тухай ярихаас өмнө ийм мэдээлэл өгчөө. За бидний өдөр тутамд хэрэглэдэг брэндүүдийн үйлдвэрлэдэг компани захирлыг бид өөрөө авчиж учраас таны тухай ярмаар байна. За ингээд миний урьдтал энэ хүрээд болсон. Одоо дандаа та ярина. За Мегмар Чав захирлын хувьд болохоор за би мэдж байгаагаар бол эдийн засгч мэргэжилтэй тий. 1992 онд суралцсан. За тэн дээр юу асууж байгаа гэхээр хамгийн ярилцлагаа юунаас эхлэе гэж утсан. Тэгэхээр мэргэжил сонголт гэдэг нэг айгу том сэдв байдаг шүү дээ тий. Ер нь бүгд л ярьдаг, залуу хүмүүс ч ярьдаг. Бүх үеийнхний сэдв байх юм сэдв байгаа гэж бодож байна. Та яагаад эдийн засгч болох шийдвэр гаргав? Тэгээ би таныг сонсноор бол нэг жил нэг gap year гэдэг шиг жилтэй байсан гэж ойлгосон тий. Завсрын жил байсан юм бэлээ. За гих мэт зүгээр мэргэжлээ яагаад ямар шалтгаанаар сонгосон? Яагаад эдийн засгч болох шийдвэр гаргав? Тий. За тэг өөрийнхөө тухай л яар. Тэг манай аав ээж хоёр маань бол 1970 онд санхүү эдийн засгийн техникум гэж одоо тухай тий. Одоогийн санхүүгийн сургуулийн үндэс. Тий. Тэр сургуулийн хамт төгссөн нэг анги хоёр. Тэгээд гэр бүл болоод хоёулаа санхүүгийн чиглэлээр ажилласан. Тэгтээ өөр салбарт. Тий. За манай ээж бол одоо насаараа одоо тэр банк санхүүгийн салбарт хуучин одоо социалист тогтолцооны үеийн бүх тэр үе шатуудад ажиллаж исэн. Тэгтээ бол том удирдах албан тушаал одоо явж байгаагүй. Гэр бүл болон одоо манайх ам бол олуула байсан учраас одоо оршин суужсэн манай 5 шард одоо толгойн 5 шар гэж ярьдаг. 5 шард манайх амьдарч байлаа. Тэнд бол тэр кассанд одоо маш олон жил ажилласан. Тэгээд тэр 5 шарын тухайн үеийнхэн бол манай ээжийг маш сайн мэддэг. За тэгээд аав маань бол яг мөн одоо санхүүгээрээ төгсөөд нэгтлэн бодогч. Тэгээд хоёулаа нэгтлэн бодогч байна шүү дээ. Манай аав бол 77 он хүртэл одоо геолог уулархан яамны чиглэлээр ажиллаж исэн, яамд ажиллаж исэн. Тэгээд би бол бас за 72 3 оноо гэж бодоход дараа нь 96 онд би яг аавынхаа ажиллаж исэн тэр өрөөнд бас
1 жил ажилласан. Яг тэр өрөөнд. Тэгээ бас сонирхолтой төгтөө. Тэгээ манай аав тэр геолог уулуурхай яамд ажиллаж байгаад тэгээд 77 онд Хөлийн зэрэгт бүр санхүүгээр ажиллаад тэгээд тэтгэврт гартлаа. Бэлтгэлдэд дурнаа. Тийм настай хүн байгаа. Тэгээ хоёул зэргийн болон банкны салбарт тустай боловч хоёулаа санхүүгийн учраас би ер нь анхнаасаа бас юм санхүүгийн чиглэлээр чиглэлээр сурах хүм мэрэгший гэж бодож исэн. Гэхдээ яг тэр бол нэлээд явцдаа би болсон. Тэгээд их баг багт бол тийм бодохгүй шүү дээ. Бөмбөг хөөн тий. Тэгээд бас ингээд хичээл номоо бас нэг тасалчихгүй нэг даалгавраа сайн хийгээд бас нэг имэдэ гэрийнхэндээ ингээд нэг бас том айлын том хүү байх учраас бас нэг хариуцлагатай байх гэсэн тиймэрхүү суур юмнууд хүмүүжил байгаа. Тэгээд тэгж явж байгаад л ер нь би нэг 7 дугаар анги төгсөөд нэг олон улсын хуваар гэж авдаг байсан юм да. Одоо хойсон социалист орнууд руу. Тэгээ би нэг надад нэг тийм хуваар авах миний одоо нөгөө жигсаалтаар тэгсэн чинь Чехийн гутлын 5 жилийн хуваар байгаа байхгүй юу? Гутлын 5 жил. Одоо гутлын сургууль гэж байдаг. Гутал арь сэдлийн сургууль гэж. Гутлын 5 гэж ярьдаг гэсэн. Чех руу тийм юмд явна. Бас Польш руу явна. За Орос руу бол нэлээд бас тиймэрхүү сургуулиуд байлаа. Тэгээ тийшээ явах боломж байсан. Тэгээ би ер нь тооныхаа ангид сурыг тоогоор сурыг та гэд үлдсэн. Тэгээ тэр бас нэг тийм шийдвэр байхгүй юу? Чиглэлээ сонгосон. Хэрвээ одоо тийш явсан бол 8 ч болох ч байсан гэж магадгүй л дээ. Тэгж жагаад яг сонгоны ангид орсон. Тэгээд манай тооны маань багш нар маань бол одоо маш сайн сургасан байна. Тэгээд ер нь 91 онд сургууль төгсөлөө бол эхэндээ бол их тааруу байсан. Тэгээд маш их хичээл зүтгэл одоо тоогоо сайн бодснороо сайн багш нар юм бас хүчинд. Багш нар бол үнэхээр миний чигийг зааж өгсөн. Ер нь аливаа хүний амьдралд бас багш нар л одоо ер нь чиг зааж өгдөг. Мэдээж гэр орон аав ээж гэр орных мал нөхцөлийг бүрдүүлж хүн дэмжин. Гэхдээ бол суур бол багш маш чухал үүрэгтэй байхгүй юу. Тэгэхээр л математикаар нэлийн эрчтэй яасан да. Тэгэхээр тэр тоо математик гэдэг бол үндсэндээ ямар ч чиглэлийн одоо энэ суур учраас тий. Тэгээд 91 онд одоо бас хот улс дүүргийн олимпиадын төрд ордог. Бас гайгүй тоо боддог. Тийм төвшөндөө бодцсон байж байгаа. Тэгээд их сургуулийн эдийн засгт бол орно гэдэг шалгалт тест өгсөн. Тэгээд тухайн үед болохоор одоо конкурс гэж хэлдэг байлаа шүү дээ. Тий. Тэгээ нэг 3 бодлого бодоод 5 оноотой 15 оноо авах хэрэгтэй ч гэдэг. Тэгээ би нэг хамгийн сайн чаддаг геометрийн тэрэ та оноо алдаад тэгсэн чинь нэг 400 хүүхэд шалгалт өгсөн 5 хүүхэд авна гэсэн. Тэгээ би 5-д нь багтахгүй байхгүй юу. Тэгээд нэг жидэнд орч чадаагүй. Тэгээд нөгөө одоогийнхоор гэп юм байна л та. Яг гоо гэтээ конкурсд унсан гэж ярив. Тэгээ нэг жил байх нэгэ цуслан дээр 100 жанга одоо нэг сэтгэл хямарсан юмтай байлаа. Тэгээ манай ангийнхан бол бүгдөө сургуульд орсон. 2 3 хүүхдээс бусна бүгд сургуульд орсон. Тэгээ тэр үед одоо санхүү эдийн засгийн коллеж гэдэг анх байгуулагдсан. Нэлээд эрчтэй хүүхдүүд тийшээ ордог. Тэгээ би тийшээ ороогүй шалгалт өгөөгүй. Тэгээ мөстө орно гэдэг. Тэгээ Монгол Улсын сургуультаас орно гэж бодож яагаад тийм чиг бодож исэн. Тэгээ манай аав ээж болохоор зэрэг чи ягаад одоо аав ээжийнхаа сурсан сургууль сурдаг юм бэ гэдэг. Тэ чиний одоо бараг л жил чиний идж байгаа хоол чинь тэр сургууль байсан шүү гэж хэлж илаа. Тэгээд тэг би гөөгүй би Монгол Улсын сургууль сурнаа гэдэг. Тэгж байгаа л өнжцөө. Тий. Тэгээд яг хөө ер нь зундаа нэг юм ингэ байжсан. Манай бас багш тооны багш маань л намайг дуудаа төө чи ирээд энд нэг 2 3 физик астроном хими лаборатори хариуцаадах. Тэгээд доотлын анги багшгүй болчлоо. Чи эднэрт конкурсанд бэлдээд хичээл ороод яваадах гэдэг. Тэгээд анх ингэ хичээл зааж эхэлсэн байхгүй. Тэгээд нэг юм багш байх сонирхол бас тэндээс. Нөгөө өнжиж байгаа жил дээрээ. Өнжиж байгаа жил дээр. Тий. Тэгээд 92 онд хавар нөгөө 6 сард дараа жилийн шалгалт эхлэв шүү дээ. Тэгэхэд би нөгөө тэр хичээл заагаад хамт бэлдсэн ангийн нэг одоо нэг насаар дүү хүүхдүүд шүү дээ. Нэг ярдүү. Тэгээд нөгөөдөлтөйгээ хамт конкурсанд ороод за хичээл ном бэлдэх үедээ өглөө нь хичээл орч өдөөс шин хамт кино үзэлт гэдэг. Ингэж явж байгаа тэгээд 92 онд бол орсон. Ер нь одоо 92 онд
тэр тухайн үед орсон маань их учиртай бас байх. Тэгээ хүний одоо нэг сонголт олон юмнаас хамаардаг. Гэхдээ өөрийн хичээл зүтгэлээс одоо 99%. Ямар ч юм одоо хичээл зүтгэлгүй бол аз гэж ирдэггүй. Зүтгэлтэй байж тэр нь аз нь ирдэг юм уу да тий. Түүнээс хичээхгүй байх та зүгээр аз гэж байхгүй шүү дээ. Тэгээд одоо хувь тохиолоор ингэж орсон. Тэгээд тэр ангид ороод нэгтлэн мод хүртэхээр бас сурыг гээд тэгж жаад би 95 он төгссөн. Одоо 3 жилээр төгссөн хүмүүсийг. Тэгээд энэ хугацаанд бол яг багш болох гээд багш их ховортолтой байлаа. Хомс байлаа. Тэгээ өмнөх одоо зааж исэн багш нар байна бол бас гадагшаа дараагийн түвшний сургалтандаа суух, магистр, мастер хамгаалах гэл доктор. Тийм үе таарсан. Тийм үе. Тийм. Мэдээж ягаад гэвэл тэр 80-ад оны сүүл үед төгсөж ирсэн багш нар 90-ад оны 91 оны үед төгсөж ирсэн багш нар 3-4 жил багшлалцсан учраас нөгөө хүмүүс нь дараагийн шатны сургалтанд явах гээд байна шүү дээ. Дахиад бүр барууны болон одоо өндөр хөгжилтэй орны одоо хвчлэн бол тухай тэр үед чинь дандаа Оросд юм уу социалист орн сураад тэгээ ирээд багшилж ирсэн хүмүүс. Дахиад мэрэгжил дэвшлүүл. Дахиад мэрэгжил дэвшлүүл дараагийн түвшин магистр хамгаалаа. Япон юм уу, Австрали юм уу, Америк юм уу тийшээ сурахыг хичээж байгаа шүү дээ. Арай өөр түвшний сургалт тий. Тэгээд тэр хэсэг маань ингээд нэг хэсэг явах болоод тэгээд маш одоо багш нарын хомс. Тэгээд та шууд ер нь багшлаад эхэлсэн юм шүү дээ тий. Тэгээд 95 оны 7 сард ингээд наа багшаар аваад. Тэгээ яг нэг жил жоохон тийм хурдвчилсан хөтөлбөр гэж гээд. Тэгээд багш нар маань бол айгүй сайн дэмжиж итгэсэн. Чин зүгээр одоо сургууль оюутан байсан хүүхдээс энэ багш болох юм байна гэд. Тэгээд алив чи хурдан сураатах гээд. Бэж штэ шахаад. Тий. Тэгээ яг нөгөө нэг жил гапыг нөхчиж байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл 3 жил сураад. Тэгээд яг үеийнхэнтэйгээ яасан. Тэгээ тэр мөс сурсандаа бол бас хувь тавилантай азтай. Тэгээд одоо гэр бүлтэйгээ нэг ангид тий тэгээд эндээс одоо тэр гэр бүл болоод аав ээж хэлсэн тий. Подкастын ивент итгэгч M Corporate. M Corporate уламжлалт банкны үйлчилгээнээс гадна яг танай байгууллагын санхүүгийн хэрэгцээнд тохирсон технологийн шийдлийг санал болгодог. Танд хэрэгцээ байгаа бол тэдэнд тохирох шийдэл нь байж л байгаа. Хамтдаа холыг төтлөн M Corporate. Та сая эхний ярианда миний одоо багш надад айгүй том нөлөөлсөн гэж хэлсэн шүү дээ тий. Тэр дуудаад бас тэр үнжижсэн жил танаар хүүхдүүдэд юм заалгуулаа. Тэгэл зөнөөл олон нөлөөлөл үзүүлсэн байна. Яг багш сайн байх нь хүүхдийн ирээдүйд нөлөөлдөг гэдэг тухай яг хоёлаа яриулж явах уурт болчих хаа. Зүгээр яг таны жишээн дээр та өөрөө хэлж юм би бөмбөг хөөгөл явдаг байлаа гэх. Тэгээд нэг багшийнхаа нөлөө хичээлдээ айгу дуртай болсон юм гээ тий. Ямар танд итгэл өгөөд таныг яаж зоригжуулаад тий. Мэдээж тэр багшийн нэг хэлсэн нэг үг ч юм уу мэдгүй байна тий. Нэг ямар нэгэн зүйл байн хэлдэг байсан танд өгдөг итгэл ч юм уу. Тим юм нь ямар зүйл байсан юм бэ? Тэгээ тэр нь таны багшлахад ер нь юу гэж бодогддог байсан уу? За багш маань юм байсан юм чинь би ийм багш болно. Тий тэгдэг ингээд суралцах ирмэлзэл хүүхдэд юу яаж төрдөг гэхээр эхлээд хамгийн эхнээд бол багш тэр нөгөө хөшүүргийг олж харсан байдаг байж таараа. Тэгээд нөгөө багш маань нэг өсөндөө тэр хүнд хүүхдэд яаж сургуул энэ хүн илүү одоо анхааралтай илүү одоо чармай сурах уу гэдгийг олж харсан л байгаа байхгүй. Тэгэхээр өөр арга барилаар өөр хүүхдэд харсан зарсан л байх. Тий. Тэгээд яг тухайд багш маань бол надаас бас олон жил багшилсан. Тэгээд надаас хүлээсэн юм яг юу байсныг мэдээж одоо за чамаас тийм хүлээж ин гэж айхтар хэлээгүй. Гэхдээ маш имээдэг байсан. Тэр хүнээс айж имэн гэдэг чинь өөрөө бас их чухал байна шүү дээ. Тэгээ нэг юм за айж имээж байгаа ч гэсэн тэр хий гэсэн юмыг ингээд алдахгүй хийчихсэн гэсэн ирмэлзэл цаана төрнө. Тэгээд анх ингээд би нэг яг математикийн тооны ангид ороод сурсан чинь муу тавихгүй. Одоо муу 50 гэж 2 тавихгүй. 3 тавина. Гэхдээ арт талд нь ингээд анхаарлын тэмдэг тавиад идэх байхгүй. Тэгээ манай даваад ирж багш маань. Одоо бол тэнгэр тайлсан. Гэтэ одоо бас хүүхдүүд мэдэх байхаа математикийн сургалтын материал, даваад ирж сургалтын материал гэж байдаг.
7-8 удаа ингээд анхаарлын тэмдэг тавьдаг. Бүрөө 3 тавиад дунд. Таарлт 1 2 3 4 гэдэг бид нар тоолдог. Тэгээ хідэн анхаарлын тэмдэгтэй байгаагаас нь цөөн байвсаа. Тийм байсан. Тэр өөрөөр хэлбэл зөөлөн хатуу тавьдаг. Гэхдээ цаанаа ингээд зөөлөн байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл ингээд анхааруулад байна. Тэр нь цөөрөө дэвэл би сайжраад байна гэсэн үг. Муу тавихгүй. Тийм байсан. Тэгээд бол зөндөө л хэлсэн юм одоо хүртэл ингээд санаанд байна уу? Ер нь нэг бодлогыг 100 аргаар бодох нь 100 өөр аргаар бодох нь 100 бодлогоодсоос хамаагүй илүү гэж. Өөрөөр хэлбэл тэр ингээд сэтгэн бодох чадвар талаасаа бодох юм бол чинь юу гэсэн үг вэ? Тооноос чанар нь тий. Тэгээд тэрийг 100 янзын аргаар нэг бодлогыг бодно гэдэг бол одоо чармаал зүтгэл юмыг ингэж ухаж нарийн ойлгох гэсэн үг тий. Тэгээд тэр зүйлүүдийг одоо ингэж өгсөн байгаа байхгүй. Тэгээ би одоо хэдэн жилийн өмнө юм ярьж байна. Тий. 90 оны юм яриад байгаа шүү дээ. Тий, 90-ад оны 88-аас тий. тий 88 оноос хойш 88-аас 91 хооронд. Тэгээ сургасан. Тэгээд яг 90 тэр 91-оос 92 онд нөгөө шалгалтанд яасан жилдээ үедээ би бас тэр үед компьютер дээр одоо номны их бэлдэн энэ гэж юм байхгүй л да. Тэгээд би ингээд маш гоё дармалж бичдэг байсан юм. Тэгээд тэр 92 оны хавар гаргасан миний нэг геометрийн бодлогууд гэдэг ном байгаа. Одоо хүртэл надад хойно байгаа. Тэр нь бол ингээд би маш их хичээж хийсэн. Тэгээ багшийнхаа нэрээр авсан редактор яг миний нэрээр байд. Гэтэ гол нь тэр нь өөрөө тухайн үеийн одоо тэр 1-р сургууль, 11-р сургууль, манай тэр 12-р сургууль гэдэг ингээд тооны сургуулиуд гэжсэн үед айгүй их тийм хэрэгтэй байсан тийм бодлогууд байсан байхгүй. Тэгээ тэрийг ингээ хийхэд бас багш маань ингээ чи ингээ хийчихэж гэх намайг зоригжуулаад байсан байхгүй. Чи өөр бичих. Чи чадах юм байна шүү дээ. Тэгээд нэг цөөхөн бодлогыг маш айгүй юмар бодоод ингээ тэр нэг суурийг тавьсан юмд ингээ нэмбай нихур ханддаг болгож сургасан юм байна. Ер нь тийм байгаа. Тэгээд тэрүүгээр энэ цаашдаач ингээд өгсөн хүмүүжил чигээр ингээд сураад явсан байж тээ. Амьдралын туршид чинь тэгээд үлдчихэж байгаа байхгүй. Тийм шүү. Тэгээд тэр багшийн ухаан гэдэг бол хүний одоо амжилтаас илүү суур тэр юу тавьж өгч байгаа шүү дээ. Тэ. Тэгээд манай Давд багш маань дээс гадна зөндөө олон багш байсан байгаа. Тэр намайг тэр шалгалтанд ороод чи чадна гэж хэлжсэн тооны багш маань ч байна. Физикийн багш нарч байна. Ер нь одоо тэр хичээл заажсан багш нар бүгд ингээд их одоо хуучны гэж одоо хэлэх гээд байна үү те. Тэгтээ бол айгүй чансаатай хүүхд болгоно анхаардаг, боддог, дэмждэг. Тэгээ энэ хүүхдийг таньдаг. Одоо ингээд таниад байна шүү дээ. Энэ тиймдээ сайн дээр ингээд өгөл юм байж. Тэгээд нөгөө тэр үед чинь хөдөлмөр цусл ингээд зум явдаг. Намрын ажил гээд явдаг сангийн аж ахуйд. Тэ нөгөө төмс ногоо юм хураана. Тэр үеэр ингээд таньж штэ багшаа болон багшны хүүхдүүдэд тань. Тэгээд одоо зүгээр нэг хичээл орж ичээд заач нэг урсгалтай юм заачаад гараа явчихдаг тийм ерөөсөй байгаагүй юм байсан. Тэгээд тэр бол ингээд хүмүүжлтэй гэж чухал суур амьдралын туршид тэр хүн ингээд сурцсан юмыг бол хинч аваад явчихгүй штэ. Ямар хүний дээлж хэрглэж байгаа хөрөнгө бичэн байгаа биш. Энд ингээд үлдсэн юм бол би энд ингээд үлдэж. Тийм шүү. Тэр таны гараараа бичсэн геометрийн бодлогууд гэдэг номыг би харсан. Гараараа бичсэн хэд маш чамбай байсан. Тэрийг гэхдээ бас би багийнхандаа өгчий зургийг харуулад өгөөрэй гэж хүсэж байна. Та сая ярьлаа. Би багшаасаа химээдэг байсан. Тэгээ тэр утгаараа айгүй итгэлийг алдахгүй юмсан гэж хичээдэг байсан гэ тэ. Таныг их хатуу багш байсан. Мост багшилж ахтаа гэж сонссон. Тэгээд магадгүй тэр зүйл бас байсан юм болов та оюутнуудаа бас надаас имэйл өстэй гэдэг ч юм уу те. Хим бол илүү бас миний итгэлийг даах гэж хичээх байх таа гэж боддог байсан юм уу? Ямар ч гэсэн одоо юм цуутай нэг багш нар байдгийн штэ ингээд дээрөөсөө юу тэнцдэггүй. Тиймэрхүү багш байсан гэж. Асуулт нь. Тий. Яагаад тийм байсан бэ? Тэр яах вэ? Яагаад хатуу багш байваа? Та оюутнуудаа юу ойлгуулах гэдэг вэ? Юу штэ. Ойлгуулах гэдэг зүйл нь ерөөсөө хийх юмаа цагтаа хариуцлагатай хийчихээ л гэж байгаа. Энэ өөртнөөс хэрэгтэй. Тэгээд түүнээс одоо ингээд хатуу байх зорилгоор хатуу байгаагүй шүү дээ. Тэгээд тэр үеийн одоо
нэг тийм шилжижсэн тогтолцооны үе учраас бид нар тэр нэг юм тестийн систем гээд нэвтэрсэн ч явж ялаа. Хүүхд тийм олон одоо тооны оюутныг ингээд шалгалт авч үнээр таньж мэдэх боломж их муу байсан байхгүй юу. Тэгэхээр магадгүй би бас тэгж боддгийн. Одоо их сургууль ингээд бас надад итгээд энэ багшилж чадна гэдээ авсан багш нар байна. За одоо манай тэнхэн сувд багш маань байна. Одоо ингээд маш халын алсын хараатай байсан. Тэгээд биднийг тэр олон одоо оюутнууд бас их болсон. Ер нь 94 5 6 оноос бол оюутны тоо маш их болсон юм. Тэгээд 7 хоног 44 цагийн хичээл ордог байлаа байна. Тэгэхээр үндсэндээ ажлын цаг чинь 40 байна шүү дээ бүтлэн ажиллах. Тэгэхээр тийм сул цаг гарах боломжгүй хичээл ордог байхгүй юу. Өглөөнөөс ингээд өглөө 8-аас хичээл эхлээл. Тэгээд орой 9 10 гээд дуусдаг тийм. Тэгээд ерөөсөө өөртөө хөгжих цаг гарах боломжийг муутай тийм үед байсан. Тэгээд нэг курс одоо нэг 300 хүүхэдтэй. Тэгээд тийм болохоор яаж халах вэ гэж аахгүй. Тий. Тэгээд янз бүрийн л арга одоо бус багш нараасаа өмнөх туршлагатай багш нараасаа сурна. Тэгээд тухайн үед өөрөө бас ингээд нэг шалгалт аваад бас чармааж байгаа нь бол тороогод харагдана. Чармаахгүй байгаа бол тэр нийтийн дундаа ялгарахгүй. Тэгэхээр хатуу дүн тавиад хатуу шалгалт өгөөд байгаа нь тэр дундаас чармааж байгааг нь бас ялгаруулах гал харах гээд байгаагийн шинж. Тий. Тэгээ би яг зарим нэг сургалтын өнүүд дээр ер нь ингээд олон хүнийг нэг юмд нэг зорилгод чиглүүлж ярихын тулд хүрэлцэхгүй байгаа бол өөрөө хүрэлцэхгүй байгаа бол хоёр л аргаар хүрч болох гэж би бодоод байгаа. Нэгдүгürt нь бол айдсын аргаар. Хоёрдугаарт нь бол ураа лоозон тэр урам зоригийг төрүүлж одоо пропаганда хэлбэрээр явах. Тэ? Тэгэхээр магадгүй одоо ингээд бүгдөө ингээд хийгээд одоо цэргийн удирдлага мундаг уран илтгэгч нар бол одоо ураалаад бүгдөө ингээд омгшуулаад аваад явах нэг арга байна. Эсвэл бүгдийг айлгаад тэ? Тэгээ айдсын аргаар нэг үмийг хийлгүүлэх. Тийм арга. Тийм л байд юм байна. Тэгээ би яг тэр нөгөө шалгалт тест авах үед би өөр яг тийм зөндөө юм болж илээсэн. Монгол их сургуулийн нөгөө дугуй заал нэгдүгээр нэг дугуй заал чинь тэр үед ингээд 300 хүүхд чихээ суугаад баг багтдаг байсан байхгүй. Тэгээд баг ингээд мөрөөрөө налаад суун. Тэгээд тийм 600 нүдий чинь миний хоёр нүд яаж зэрэг хянах вэ? Тэгээд ганц хоёр хүн ингээд зогсоож байгаад бас хяналт тавиулдаг л байсан. Гэхдээ ингээд хянах арга боломж байхгүй. Тэгэхээр тийм яаж хянах вэ гэхээр бүгдөө битээ хуулаарай гэж уриалаад пропаганда юм уу энэ уриалгаар хийхэд бол хинч яахгүй бах. Яг тэр дунд бол мэдээж хичээлээ хийгээгүй хүн бол хуулч хийгээл бодно. Хуулах бүрэн боломж байдаг. Ийм ойрхон сууж байгаа юм ингээл хараад байна шүү дээ. Тэгэл яг янз бүрийн арга хэрэгжилжсэн тэр ихгүй. Хамгийн хуулж магадгүй нөхрийг ингэж харж байгаа хуулахаар нь дээш нь бижигэнтлэхгүй гэж очиод цаасан шажигэнтл базаад тэгээд тэр доош ингэж холоодчихдаг байхгүй. Тэгэхээр бүгдөө айгаад ингэж болдог. Тэг болохгүй. Энэ чинь нэг юм нэлээ одоо ингэ шалгалт ингэ тиймэрхүү юм хийж илээсэн. Тэгээ яг юм бодоход ингээд баг оюутнуудаасаа өмнөх нь нэг хоногийн өмнө чаргиж байна. Баг өмнөх нь өөрөө суралцаад байгаа юм шиг. Тэгээ баг хамт суралцаад явсан. Тийм үе байхгүй. Тий. Тэгээ яг 96 онд тэр Европын холбооны бас нэг тусалцааны юуны хүрээнд нэг 2 сараас 3 сар орчим Манчестерийг сургуульд ажиллаад тэгээд энд нэг микро эдийн засгийн сэдвүүдээр сургалтын материал сургалтын хөтөлбөр боловсруулаа. Тэгээ материал ном материал бүрдүүлнэ гэдэг нэг 80,000 фунт стерлингийн төсөвт багтаагаад гээд тэгээд тэр хугацаанд нэг ажиллаж агаад тэгээд бас л тэр чинь өгсөн итгэл байхгүй юу. Тийм ээ. Тийм. Тэр нь тэнцэн нэг байх хугацаанд бол тэгээд номын сан байр тэгээд эдийн засгийн факультет 3 хооронд ингээд өдөр өнгөрөөгөө англи зэрэг бахан тэнгэр бүрхэг бороо орно ерөөсө нар харахгүй ингээд нэгтлэн суудах юм шиг нэгтлээс бахан хариуцлага байгаа. Өдөр болгон юм хийхгүй болохгүй материалаа бүрдээ. Тиймэрхүү байдлаар явсан. Тий. Тэгэхээр яг одоо яг нэг юм суралцах процесс нь баг тэр юутай хамт яваад шүү дээ. Дүмэн тавих энэ төр бол яг
яг л хүмүүсийг нэг ажиллаач хэл гэсэн тийм хөшүүрэг өгөх гэсэн юм да. Тий. Гэтэ яг тэгээд одоо нэг хайхтар тэр үед оюутан байсан. Одоо би хичээл зааж исэн надаас одоо дүн аваад ясан хүмүүс нэг муухгүй л хөтөв байдаг айгуул гэж боддог шүү дээ. Бас ихвчлэн бас цаана зүг бэж гэж байгаа ч хүмүүс байж магадгүй. Гэтэ яг шалтгаан нь бол та нөгөө олон оюутантай нэг бүрчлэн харьцаж чадахгүй одоо тулж харьцаж чадахгүй учраас олноор нь ингээ хэл аргыг л хайсан гэж л Яг тийм айхтар тийм айхтар бодоод зоригтой ч тгийг баха. Ер нь жоохон юмыг хийх гэж чанга байсан үгүй л чанга байсан. Тий. Гэтэ яг ингээд удирдлийн туршид ингээд айлгаж далаад гэснээр дүнгээ гайгүй тавьчихдаг. Тий. Тий. Ер нь бол далаалт нь өндөр яг буулт буухан зөөх. зөөлөн гэж. Зөөлөн. Тий. Тэгээ одоо тэр нь одоо хүмүүсийг үлдээсэн баг гэж бодоод байгаа шүү дээ. Тэгээд одоо төгссөн оюутнууд зөндөө амжилттай сайн юм зөндөө байна өө. Нэлээ олон одоо их хурлын гишүүнч нэлээд байгаа. Хичээл орж исэн, ажилласан. Тэгээд бизнест ч байгаа хүмүүс байна шүү дээ. Талархаж явдаг байлгүй гэж бодоод байгаа шүү дээ. Подкастын зохион байгуулагч Монголын хамгийн том аудио номын сантай платформ M-Book. Та түүний дараагаар одоо багшилж агаад Америк нэгдсэн улс руу зориод тий магистрийн зэрэг хамгаалсан. Тэг яг хөө тэр Америкаас авсан боловсрол ч юм уугээ ярахаар бас зөндөө урт болох гэдэг. Ингээд би зөндөө олон юм ярих бэлдсэн учраас өөрийн хэсгийг товчлоод Америкта таас ажиллаж ирсэн тий нэг хэсэг хугацааны ажил хийж ирсэн. Тэгээд яг боловсрол хөөгөө явсан хүн бол яг тэндээ удах магадлал өндөр байдаг тий ажил хийгээд карьер хөгөөд ч юм уу. Гэхдээ та Монголд ирэх шалтгаан нь юу байсан юм бэ? Зорж ирсэн юм уу? Өөр шалтгаанаар ирсэн юм уу? Монголд карьерээ хийгэж бодсон юм уу? Хувийн шалтгаануудаар ирээд тэгээ карьераа эндээ. Яг хувийн шалтгаан тэгээд яахгүй гэвэл заавал юунаас асч нэг манай ээж маань манай бидний өсгсөн эмээ хоёр маань ерөөс 1 сарын зайтай нас орсон юм. Тэгээ 2001 онд 1 оны 10 сар 11 сар 12 сард яг дараалаад ойрхон. Тэгээд ээжийн өнгөрөхөд би мэдээгүй. Тэр үед над бас хэлээгүй хоногийн дараа хэлсэн. Тэгээд бас маш хэцүү байсан. Тэгээ уул нь яг ингээд ажил төрлөөгээд бас овоо тогтчихсэн л да. Гайгүй. Нэгд хоёрд болохоор ингээд аав минь бас л залуу байлаа. Тэгээд тавуулаа аав ээжсээ тавуулаа. Тэгээд том нь Айлын том. тий. Тэр бас нэг тийм хариуцлага байлаа. За тэр нь тэгээд 2002 оны Salt Lake-ийн Олимп 2 сар дуусаад ТВ компанид ажиллаж исэн компанид яагаад явах хэрэгтэй гэвэл явчул чи буцаж ирээд яана гэж зуухаал гэж. Америк компани. Тий. Тийм буцаад ирүүл аавна гэсэн бодлого авахгүй гэж байгаа. Нэг хоёр болохоор зэрэг би бас энэ ирсэн хойно байдал ямар хөө мэдэхгүй шүү дээ. Төлөвлөж хэцүү. Тий. Тэгээд яг хоёр нь ирэхээр ирээ. Тэгээд компани маань ч гэсэн намайг одоо за манай дарга намайг явах хэрэгтэй л гэж байгаа юм чинь. Тий. Тим юм бас ер нь бол би 2000 он төгсчөөд за бараг 20 сар ажилласан юм биш үү? Жил хагас гарна. Тэгээ яг компани бол бас яг одоо би борлуулалтын шинжээч байсан байхгүй. Одоо анализ шинжээч хийдэг. Тэгээ нөгөө зах зээлийн судалгаа тоон дээр үндэслээд ингээд прогноз гаргадаг. Тэгээд Хойд Америкийн зах зээлийн нэг үндсэн одоо 1200 гаруй дистрибьютор компанитай одоо үнийн хэлцэл тэр нөгөө үнийн бодлого борлуулалтын төлөвлөгөө тоомоо гараад ирэхлээр тэрийг ингээд анализ хийдэг тиймэрхүү ажил байлаа. Уул нь бол тэгээд бас дажгүй. Тийм ээ. Байсан байгаад байсан байх уу? Тий. Гэхдээ бол яг ингээд ирэхгүй болохгүй байна. Тэгээд ирээд бол шууд л ерөөсөө за одоо ирээд ажил хийя л гэж. Эндээ байя. Тий. Ирээд л би баг ирээд нэг 7 хоногийн дотор тэгвэл манай эхнэр гэр бүлийн хүмүүс эхлээд ингээд ажил хийсэн байхгүй. Тэгээд гисэн чинь хөөе одоо МСС төр үрээд ирэх чиг дандаа таньдаг хүмүүс
бас ингээд нилээ хэдэн таньдаг хүмүүс байна ажиллаж байна. Өө тийшээ окей. Тэгээ би нэг 7 хоног бас хүмүүстэй зөвлөлөө. Ер нь би одоо хувийн хвшлэлтэй ингээд компанид ажил хийх үү яагаад гэвэл энэ чинь би өмнө ер нь академик маягтай хүн биш үү. Тэгээ яг Америкт тий академик суурьтай ингээд юм ер нь эрдэмтэн доктор болсон гэж боддог л байсан. Тэгж яагаад Америкт яг ажиллаж яагаад ингээд бас ирээд сургуультай багшлна. За тэгээд одоо ирээд өөр ямар боломж байна. Одоо бодвол олон улсын байгууллагад яа тэгээд нэг том хариуцлага гэрүүдийн хариуцлага байгаа учраас бас гайгүй цалин хөлс авч нэг яахгүй болохгүй. Америкт ажиллаж явах хугацаанд намайг хүмүүс яагаад ирсэн юм бэ гэж асууж ирсэн. Юутай ирсэн гэдэг. Байр машины мөнгө байхгүй. Орон гэр байхгүй. Тэгээд юутай ирсэн юм бэ гэдээ асуусан. Тэгээ хэлсэн би эндээ юмтай л ирсэн гэж. Толгоонд юмтай л ирсэн. Тэгээд яг иймэрхүү хэд хэдэн байгууллагад ажиллах боломж байх. Эсвэл улс төр ч юм уу нэг яам тамгын газар ажиллах ч юм уу нэг иймэрхүү юмуд байгаа. Сонголтууд байгаа. Тий. Тэгээд ер нь 7 хоног гарсан болоод би тэгээд шийдсэн. За хүмүүс нь ингээд уулзсан ярьцлага хийсэн хүмүүс маань хэцүү хүмүүс санагдаад тийм тэгээ хоорондоо нэг тийм итгэж болмоор юм шиг хүмүүс санагдаж байгаа байхгүй юу. Тэгээд MCS Plaza гэж дүнг ашиглалтанд байж орсон байсан. Тэгээд тэнд очиж уулзалт тэгээд одоо захирлуудтайгаа уулзалт тэгээд одоо байгаа захирлууд маань бүгд тэр үед бас ингээд. Тэгэл одоо 2002 оны тий 3 сарын 1 март цартаа юм болов. Март юм уу цэргийн баяр тэр авцаа. Яг нэг шийдэд тэгэл орсон. Тухайн үед яг одоо нэгэн үеийн MCS group-т одоо 20-с дээш жилийн карьер хийж байгаа ингээ нэгэн үеийн залуучууд ингээ хойд орж исэн ба штэ тий. Таны хувьд болохоор өөрөө зорж очсон юм уу? Эсвэл яаж одоо энэ ажлын байрыг авсан юм бэ? Тэгээд 2022 онд анх та тэр зүүн хараа трейд гэдэг өөр компанид санал авч ирсэн тий. Тэгээд од жаргал захиралтай жишээ нь яаж танилцсан юм? Гэдэг тэр түүхийг сонсмоор. Тэгээ од жаргал захирал тэр тухайн цаг үед яг ингээд ямар танд алсын хараа итгүүлсэн юм. Ер нь юу? Ман ингээд Америкээс ирэнгүүт манай эхнэр босын явдал ерөөсөө л тэр. Манай эхнэр маань нөгөө Америк явахаас өмнө хөрөнгөний бийжтэй нөгөө брокеринг компанид ажиллажсэн байхгүй. Тэгээд бас ингээд нэг албасны 20-30 брокер байсан да. Тэгсэн. Брокер байсан. Тэгээд ирээд яг бас ажил төрөл яаж нэгээд яриад эхлээд ажил өнөг асуусан. Тэгсэн чи тэг хүрээд дэр мега ирдсэн бидтэй хамт хүрээд дэр гэдэг. Тэгэхээр нөгөө хамт уулзаад тэгээд тэнд нэг одоо яг зүү хараа трейд гэдэг компани бол тэр үед дөнгөж байгуулагдсан. Өмнө нь нэг жил орчим өөр нэртэй дөнгөж эхэлж исэн юм байлээ. Тэгээд яг тэр үед 20 орчим хүн зугуулсан. Тэгээд нэг түрээсийн байранд дөнгөж эхэлж исэн компани. Тэгээд цаашаа ер нь хэр сайн явах уугүй юу? Одоо тийм шин эрчтэй залуу хүнд хариуцуулъя гэж бодсон байсан юм шиг байна. Тэгээд ирээд уулзсан чинь манай нөгөө группийн бүхэл захирлууд юм байна да. Бүгдөө орог нэг нэгээр орж ирээд уулзсан. Нэг нэгээр орж ирээд уулзаад тийм үү сайн байна уу тэр байна аа ингээд бүгдэнтэй ингээд мэдлээ танилцаад юу хийдэг яах ингээд. Гэтэ яг ер нь эдгээр таньдаг хүмүүс байсан. Одоо Shark-ийн төвшин чинь бол 97 оны төгсөлч үү дээ. Оюутан байсан наа багш багт бол. Тэгээд тэр үед одоо манай премиум MCS холдингийн гүйцэтгэх захирлаар нэлээд 8 жил орчим ажилласан. Гангар захирал. Гангар захиралч бол би бол яг микродиск хичээл орж илаа. Тэгээд хоёул ажиллаж ирсэн байхгүй юм шиг. Тэгээ намайг ирсэн чинь ороод ирсэн. Бас ингээд олзуурхаад. Тэгээд тэр үед нь штэ. Тэр үед гадаадад ингээ магистр хийчихэд. Тэгээ нь баг 2 жил ажиллачаад. Тэг ингээ хүрээд ирдэг хүн байхгүй л байхгүй. Тэгээд нэг ховор нэгдүгээр хоёрдугаар хүмүүс гадаад явъя гэж яхад ингээ хүрээд ирдэг.
зөрүүд тийм байсан. Тэгээ яг тэр ягаар яасан. Тэгээд ер нь ийм нэг компани байгаамаа чи хариуцаад явж чадахгүй гэд шууд асуусан. Очрол захирал надад шууд асуусан. Ийм компани байгаа чи чадахгүй борлуулалтын чиглэл юм бол хийчих юм уу? Ажиллаж исэн өмнөх үеч нь борлуулалтын юм уу, үйлдвэрх юм уу? Борлуулалтын юм бол чи нэг ийм хүмүүс байгаа. Хариуцаад аваад явж чадахгүй. Тэгээ би тэгэл гэсэн. Тэгээд нэг 2-3-7 хоногийн дараа анхны одоо нэг урдсан бизнес төлөвлөгөө танилцуулж байгаа. Тэгээд ингээ одоо SWOT анализ хийгээл одоо анхны SWOT анализ танилцуулаад ингээ тэгээд тэр үе чинь бас шинэлэг байгаа. Тийм шүү дээ. 2002 онд. Тий, SWOT анализ танилцуулаад за энэ давуу тал нь зур тал нь юм ингээд энэ дээр сайжруулах ингэ. Тэгээд ер нь бол тэгээд тоосон баг. Тий. Тэгээ юм мэддэх ярих энэ төр нэг хэрэг зүгээр хамгийн гол нь ингээд хүмүүс ингээд харилцаа шүү дээ. Харилцаа. Тэгээд ингээд одоо тэр нэг таталцлын ном Ронда Бернсийн ном байж шүү дээ. Secret гэдэг нууц гэдээ орчуулагдсан байж. Тий, тэр номон дээр хүртэл байдаг шүү дээ. Ингээд хоорондоо нөгөө үнд зүйлээрээ болон одоо үзэл бодол тий баримтлаг зарчим энэ төр хүмүүс таараад байвал хоорондоо ингээд таталцсан. Таарахгүй хүмүүс бол ингээд холдоол явчихна. Яг хөө тэгээд ямар нэгэн байдлаар тэрийг үнэлсэн байх итгэсэн. Би бол ингээд хүн итгэж байгааг мэдэрсэн бол тэрийг алдахгүй байхыг л хичээдэг. Тэгээд нэг юм зориод тэрэндээ зүтгэе явсан болов эцсийн үзгэл хичээдэг. Тууштай. Подкастын ивент итгэгч Европын холбооны стандартыг бүрэн хангасан Монгол орны онгон нагшин байгалийн эрдэс тус Via Millenia. Та за 2002 онд тэгэж эхлээд 2004 он гэхэд MCS Coca-Cola компани гүйцэтгэх захирлаар томилогдож байгаа. Тэгээ бас сонсохны одоо нөгөө жаргал захирлаас тэгж хошигндаг гэдээсэн. Анханасаа захирлаасаа хоёрхан хүн байгаа. Мегавит 2 байгаа гэд тэ нөгөө одоо менежер мэрэгчлэлтэн гэдэг зүйл байгаагүй. Шууд одоо захирлын албан тушаал томилогдчихсэн гэх юм уу. Тийм залуудаа тэ бас тэрийг дуртахын зөв 30-аас өмнө наснаа. За дэлхийн том брендийн эрхийг авцсан гэд. Тэгээд танд хариуцуулна гэдэг бол нэг юм маш том итгэл байсан гэж харж байна. Та яг мэдээж нөгөө 3-7 хоногийн дараа би ихний итгэлээ олох юм аа ингээл хийгээл ихсэн ингээл тэгж штэ тий. Таны суур одоо ямар магадгүй ур чадвар эсвэл хандлага тань 2 жилийн дотор тийм их итгэл өгөхөд хүргэсэн гэж та бодож байна. Яг гэвэл ер нь бол тийм томилгоо гэдэг ч юм бол одоо зүгээр залуу мэрэгчлэлтэн хүмүүс байж ч гэсэн мөрөөдөл байгаа штэ тий. Яаж би ингээд удирдлагатаа өөрийгөө батлах вэ? Уртан хугацаанд хүсэж байгаа албан тушаалд очих вэ ч юм уу. Гэж бодож байгаа хүмүүс зүгээр юм суур юм маань байсан учраас ингээд хурдан хугацаанд юм болсон гэж хэлвэл яах вэ? Тэгээ аз гэж байхгүй шүү дээ. Хичээл зүтгэл чармаалтал байна. Тэгээд тэр итгэл үнэмшилтэй тэрэндээ бусдыгаа уриалдаг. Бусдаа одоо тэмүүлэл өгөөд тэрэндээ ингээд зохион байгуулж чадаад тэгээд тууштай хөдөлмөрлөд авах юм бол тэр наазахгүй. Тэгэхээр яг ингээд хэдийгээр зүү хараад тэрийг ингээд ажил эхлээд явж исэн ч гэсэн өргөн хэрэглээний бүтээгдэхүүний салбар учраас Улаанбаатар хот тэр үе Улаанбаатар хот жижиглэнгийн зах зээл, бөөний зах зээлийн хөгжил өнөөдөртэй харьцуулшгүй өөр байсан. Тийм учраас бид нэр айгүй зөв одоо зах зээлтэй бүтээгдэхүүнээ хүргэх түгээг таниулах бодлого хэрэгтэй. Тэгээ тэрийг бол бид нар дэлхийн том түншүүдээсээ л суралцж авна. Тэгээ яг Procter & Gamble бол үнэхээр Монголд ажиллаад ингээд нэлээд одоо анхаарал тавиа сургалт хийгээд хүмүүс хөгжүүлээд тогтсон байлаа. Түгээлт нэлээд систем цайтай. Тэгээ зүү хараад ирээд нь бол одоо спирт балбарын бүтээгдэхүүнийг бас ингээд Улаанбаатар хотод түгэх ийм зорилготой ажил. Тэгээд нөгөө дэлхийн Coca-Cola-гийн туршлага гэж нэг юм байна. Тэгээд би бүрдэлтэй тэгэхээр Coca-Cola, MCS Coca-Cola шилжихээс өмнө зүгээр тэр ихтэй 2002 оны 10 сард нэг 2-7 хоног Колагос Монгол цугаас өрн төлөөлөгчтэй хамт бид хоёр зол арших гэж юм гэдэг чинь 2001 онд ажилласан. Одоо хүртэл байгаа. Дэлхийн Coca-Cola. Дэлхийн Coca-Cola-гийн Монгол дахь өрн төлөөлөгч одоо. Төлөөч газрын дарга. Тий. Бас адилхан ингээд Монголдоо дэлхийн брендийг таниулж оруулах гайдал нэг зорилготой
Тэгээд 2-7 хоног Улаанбаатарт төстэй худалдаа авах чадвартай хөгжил мөсөнд ойролцоо тийм хотод Шиан гээд Шанси мужийн хотод очоод 2-7 хоног ингээд тэдний тэр бүх одоо борлуулалт түгээл тийм яаж хийж байгааг нь судлаад байсан. Тэгээд тэр нөгөө зүү хараа тэр дээр л байгаа шүү дээ колор шилж. Тэгээд тэрийг судлаа ирсэн. Тэгээд 2003 онд хавар нь бид нар кологоос нэг 20 гаруй жилийн туршлагатай хүн авчирч гэрээгээр 2 жил хугацаар ажиллаулна гэдэг. Одоо нутагшуулах процесс. Тий, яагаад гэсэн мэтлээ бас яг биднэрт ингээд шууд 2 жил орчим дотооддоо үйлдвэрлэл явуулаад ямар ч бизнес ч одоо ингээд төлөвшөд тогтож энэ хөл дээрээ зогсдол хугацаа хэрэгтэй байна. Тэр хугацаанд ингээд мэдлэгтэй хүн явахгүй бүх хүмүүсийн шинэ бизнесийн шинэ ингээд болохоор зэрэг цаг их авна штэ. Тэгээд хөрөнгө оруулалт хийцэн байдаг. Энийхээ өргөд үзэх ёстой. Тэгээ учраас гаднаас туршлагатай хүн авчираад энэ хоорондоо хүмүүсээ дагалдуулж сургана. Тэгээд одоо бизнесийн арга модель хэрхэн ажиллах уу гэдэг юм ингээд хэлбэрээ олох гээд байгаа шүү дээ. Тэгээ тэр үедээ яасан тэгээд 2003 онд бас очроос ахлах манай колор руу шилжиж гисэн. Тэгэхээр би над одоо яг энэ жил хийх ажил төлөвлөсөн юмуд байна. Ингээд би орхичмоор байна. Тэгээ оноо би 2003 оны ямарсан дуусгах чи гээд. Тэгээд 1 жил хойшлуулад тэгсэн. Тэгээд нөгөө манай Базил Клүү гэдэг колоос ирсэн захирал байсан тэр одоо Австралид байдаг хүн л дээ. Австрали хүн одоо төтгөртэй гарцсан. Тэгээ тэр үед ингээд бид нарыг бол ингээд 2 жил орчим ер нь ингэж л одоо бизнесийн үйл ажиллагаа операшныг явуулна шүү гэж. Тэгээ нэг тийм жишг даяг нь тогтоосон байхгүй юу. Тэгээд бэрхшээл дүүгэхдээ бид нар чинь 2005 он хүртэл бол ер нь одоо Coca-Cola ч юм бол хэцүү байлаа шүү. 50 болон 100-ийн ундаа байсан. Тэгээ 150 гэдэг хөтөлбөр анх гаргасан. Тэгжээж бид нар одоо жинхэнэ дэлхийн брендийг монголчуудад уулгаж амтлуулж мэдэрсэн. Тэр хүртэл бол одоо тэр подол доор баанд найруулад идэг 100-ийн ундаа 40 тийм цех байлаа шүү дээ. Тэгээ тэр 40 цех бол юу хийж өгчээсэн бид мэдэхгүй байхгүй. Стогийн ундаан дотор. Тий. Тэгээ ингээ гараараа бүгэлдэг баг гэдэг нэг бүглөө хийдэг. Тэгээ тийм юм уужсэн. Тэгээ яг хав коло үнэхээр өөрчлөлт авчирсан үг л авчирсан. Монголчуудад дэлхийн брендийг уулгасан, амтлуулсан. Стандартыг нэвтрүүлсэн. Дэлхийн хөгжил, маркетингийн одоо шинжлэх арга барилыг танилцуулсан. 150 гэдэг одоо хүртэл хүмүүс ярьдаг. 22 3 жилийн дараа яриа л шүү дээ. Тэр ийм маш хүчтэй тийм маркетингийн кампанид ажиллагаа шүү дээ. Coca-Cola брэнд өөрөө одоо 140 настай брэнд шүү дээ. 1886. 140 хүрч байгаа. Тэгээ ийм олон жил тогтсон брэнд зөвхөн өдөрт хүмүүсийн уудаг хэрэглээний зүйл шүү дээ. Тэгэхээр тэр брендийн хүч тий. Тэгээд тэр цаанаа тэр хүмүүст амлаж байгаа тэр брэнд амлаж байгаа амлалт нь амсах болгонд батлагдаад амтын мэдрэх болгонд батлагдаад байна гэдэг бол хамгийн чухал зүйл байхгүй. Тийм учраас 140 жил дахиад ч яв. Яг тэр бол нэг л одоо Coca-Cola-гийн тухай ярьж байна тий. Тэгээ энэ цаана нөгөө Fanta бол Coca-Cola-гоос өмнөх брэнд шүү. Германы брэнд. Тий. Тэгээ Sprite тэгээ бус төрлүүд нь байна. Одоо сүүлийн үед бол ингээд нэр juice, Minute Maid гэж juice байна. Bonaqua гэдэг ус байна. Тэгээ Fuse Tea гэдэг байна. Одоо millennial жинхэнэ Монголын онгон байгалийн хөрсний дор гүнд 100 метрийн гүнд байгаа урсгал ус. Газрын хагалбарын завсрах ус. Энэ бол жилийн 4 үйлрэлд одоо эрдэс бодисны хэмжээнд хуурч өөрчлөгдөхгүй байгаа. Доктортой. Тийм учраас энэ Coca-Cola компанийн брендийн нэг хэсэг болсон. Энэ өөрөө бахархдаг. Одоо 2018 оноос хойш энэ нэг брэнд болгоод одоо жинхэнэ их усрээ олоод тэнд үйлдвэр бариад энэ брэндээ хөгжүүлээд хүмүүс таниулаад ингээд явж байгаа. Одоо миний хүүхэд тахгүй юу. Тий. Тэгээд бахархж байгаа. Манай Монгол улс энийг ойлгож судлахын тулд би тухайн үедээ эхнээсээ судлахтаа л одоо манай Монгол улсын усны мэргэжилтнүүдтэй одоо гэдэг геологчд бол нэлээд бас хамтарч ойлгож яриулж тий ингээд усны талаар их мэдлэгтэй болсон. Тэгээд Монгол улсынхаа усны ирээдүйн төлөө хүний сэтгэл одоо ингэж төвдөж анхаарах ёстой гэдгийг ойлгосон. Юу
одоо мэдэхгүй байгаагаа мэдэхгүй чинь их харамсалтай юм байна. Тэгээ мэдэхгүйгээ мэдээд эхлэхээрээ зэрэг санаа зовдөг. Тэгээ улам мэдхийг хүсдэг. Тэгээ мэдээд байх тусам нэг юм үйлдэл хий. Тэгээ эерэг үйлдэл хий. Тэгээ зөв зүйлийг зөвөр хий гэдэг ирмэлзэл төрдөг. Тэгээ тэрүүгээ хийж яваад яг одоо энэ бол ингээд үнэхээр бахархмаар тийм одоо бүтээтгүн болоод болсон хүмүүст хүрч байгаа. Одоо Coca-Cola-гийн бүх стандарт юмыг давна, дэлхийн бүх одоо стандарт процессыг давна гэдэг бол амаргүй. Зүгээр нэг уцаад нэг худаг ухаад удгаас нэг ус олоод ашгүйдэгээ савлчих чаа. Ерөөсөө байхгүй байна. Тэгээд 4-5 жил тасралтгүй Европын холбооны улсын байгалийн гүний эрдэс тусны стандартад ингээд доктортой нийцээд байгаа. Одоо тэр Европоос ирдэг Evian, San Pellegrino, San Bendit яг тэр стандартчид тэрүүгээрээ байгаа юм. Тэгээ энийг хийх явц дахиад нөгөө байгаль орчин ESG нийгэм засаглалын бүх юмудаа давхар ингээд явна. Тэгэхээр нөгөө бид тэр чи 2002 оноос ярьлаа шүү дээ. 2005 он хүрлээ компани тогтоод ягаад ирлээ. Дахиад 2005 оноос бид нар дахиж өсөлт гарсан учраас хөрөнгө оруулалт хийгээд өргөжүүлэх хэрэгтэй болно. Шинэ брэндүүд таниулдаг болно. Juice одоо Minute Maid Jurgin Dust гэдэг юм гаргасан гэдэг. Ингээд хөгжлөө хараад дахиад илүү ажиллах орчин сайтай шинэ технологи нэвтрүүлсэн шинэ үйлдвэр байна гэдэг одоо амгалан лөө нүгээд ингээд хөгжлийн үе шатууд яваад байна шүү дээ, тий. Өсөлт хөгжил явж байгаа дээрэс нь бүх хийж байгаа энэ бизнесийн өсөлтийн хажуугаар бид нар яг байгууллагын хувьд за тий байгаль орчны хувьд тэгээд нийгэм засаглалынхаа бүх юм зэрэг хийгээд явсан байхгүй. Тэгээ саяхан одоо бид нар амгалангийн дулааны станцд Саарл усаа нийлүүллээ шүү дээ. Энэ одоо саарл ус гэж нэрлэдэг байгаа. Яг бид нар бол үйлдвэрлэлийн технологиос гарсан хаях байсан усыг дахин босруулсан. Тэгэл төв бохирлогоо хийдэг усыг аль болох ашиглуулах гэдэл байсан байхгүй юу. Тэгээд 10 хэдэн жил ингээд энэ усыг ашиглаач гэдэг байгаад хүмүүс очиж ус авдаг. Яг л хотоос төвөөс ч юм уу одоо тийшээ очиж ус авах бензин шатхууны зардал нь тэр усныхаа үнээс юм үнэтэй байгаа байхгүй. Усны үнэлгээ тийм муу байгаа учраас тийшээ очиж авахгүй байгаа байхгүй. Тэгээ чөлөөтэй худгаа ухаад хэрэглээд болоод байгаа учраас болохгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ усны юм яриад явчихвал энэ бүр явж их багтай хэдүүлээ. Гэхдээ ер нь бодоход бол яг энэ бидний бодит одоо ингээд зорьсоор байгаа хийсэн юм дээр ашгүй одоо ингээд хоорондоо авцалдаж одоо уйлдаж өгдөггүй юм тогтолцоотой байгаа үед за Дэлхийн банкны тэр усны нөөцийн бүлэг 2030 гэдэг байгууллага бас манлайллаа л да. Тэгээд юм гадны одоо байгууллагын одоо facilitate гэж хэлдэг шүү дээ. Явуул хөтөлбөр хэлбэрээр явангууд бас ингээд цугларч болж байгаа байхгүй юу. Тэгээд бүгд цуглараад бодлого гаргаад аль юу хэрэгжүүлэх гингүү төсөл хэлбэртэй болоод ингээд яваа тий. Тэгээд ажил явсан. Тэгээ бид нэлээд эрдэмтдтэй явсан. Тэгээд сая бас хэвлэл мэдээлэл бүх хүмүүстэй ярьсан л да. Ер нь амгалан дулааны станц маань гүний худаг хэрэгэлдэг байсан. Тэгээд бидний нийлүүлж байгаа усыг технологийнхоо одоо нөхцлөөр хөрвүүлэхэд бид нар 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд тэгээд тэр хөрөнгөийг шилжүүлж өгч байгаа. За энэ хоёр том юм би дуртаад байгаа. Нэгдүгээрт нь болохоор баян өлег болтол ярьдаг байсан шүү дээ. Төр хувийн хвшлийн түншлэл гэж. Одоо PPP гэж одоо англиар хэлдэг. Энэ ингээ бодит ажил болсон юм хаа байна хүү гэхэлэр энэ багхгүй юу. Хувийн хвшил нь манлайлаад хийсэн. Түүчилээд хийсэн. Нэгд. Хоёрт болохоор хаягдалгүй гэдэг ойлголт байна. Ямар ч эдийн засгийн үйл ажиллагаа тэ аж үйлдвэр, хувь хүмүүсийн хэрэглээ бүх зүйл дээр хаягдал бий болоод байгаа. Монгол улс бол дотооддоо сав баглаа үйлдвэрлэж юм дахин босруулаад байгаа юм байхгүй байгаа үе. Бүх юм импортоор авчин хэрэглээний зүйлс импортоор авдаг. Бүгд сав баглаатай хайрцаг савтай ирдэг. Тэгээ энэ хаягддаг. Дахиж босруулдаг. Тэгэхээр улсаараа бид нар өөр хогийн сав болчиход байгаа байхгүй. Бид нар ч өөрсдөө хогийн сав байгаад байна шүү дээ. Тэгэхээр энэ дахин босруулах ажил хийхгүй болохгүй. Тэгээд энэ хаягдалгүй гэдэг юмыг
гэдэг ойлголтыг л бий болгох гээд. Тэгэхээр нөгөө circular economy гэж хаягдalгүй тэрийгэ дахиж боловсруулад эдийн засгийн эргэлтэнд оруулахыг тойрог эдийн засаг буюу circular economy. Тэгэхээр энийг бий болгож байгаа боддоор харуулж байгаа нь ус байхгүй. За бид манай дахин боловсруулах ус төвийн системээс ус авлаа. 1 литр ундаа үйлдвэрлэхэд технологийн болон бүтээгдэхүүний хэрэгцээнд нь 2 литр ус хэрэглэдэг байхгүй. Тэгэхээр 2 литр ус орж ирээд 1 литр бүтээгдэхүүн болоод 1 литр нь болохоор цэвэрлэгээ, шугамны цэвэрлэгээ бүх юм технологиос гараа явчихна. Тэрийгэ одоо технологиор дахиж боловсруулад байгаль асгах. За дээрээс нь загас амьдрах төвшин гэж байгаа. Манайд аквариум байдаг шиг үйлдвэртэй. Загас амьдрах төвшөнд ингээд боловсруулцдаг. За одоо энийг та нар уухаас бусдаар хэрэглэе гэж байгаа. За одоо ингээд хэрэгж болох юу вэ? Тэр машин угаалга ярьж байна те. Мод зүйлийг услна. Талбай цэвэрлэнэ. Зөөрөн байгуулад одоо юуж болно. Загас амьдрын штэ. Тэ. Бүх төрлөөр ашиглаж болно. Модоо усл. Ингээд нэлээд олон жил болоод дөнгөж 5-6% нь ашиглаж байсан байхгүй. Тэгээд амгалангийн өнөр яг бүтэн ингээд circular болчихлоо. Одоо бид нар өвлийн халаалтын үйлрэл 9 сарын 15-наас 5 сарын 15-ны хооронд 120 мянган сая литр усыг амгалангийн дулааны станцад нийлүүлнэ. Яг тэр хэмжээний гүний усыг ашиглахаа болж байгаа. Яг тэр хэмжээний ус бохирлуу орохоо болж байгаа. Тэ? 660 мянган өрх гэсэн баг. 660 хэдэн нэлээд тоо байгаа. Ингээд жилийн хэрэглээний усыг одоо бид ингээд хэмжиж байгаа гэсэн үг. Тэгэхээр нөгөө тэр тойрог эдийн засаг буюу circular economy 3R нэрлэдэг байгаа шүү дээ. Бид нэр хэрэгдээгээ ер нь бол багасгая. Reduce гэж байгаа. Тэгээд recycle хийгээд тэгээд reuse хийж байгаа. Тэгэхээр 3R гэдэг байгаа. Тэгэхээр яг энэ ингээд юм чинь тойрог эдийн засаг болоод байхгүй. Энийний том жишээ. Тэгэхээр ингээд private public partnership circular economy гэж англиар хэлдэг энэ хоёр тийм ээ. Төр хувийн хвшлийн түншлэл буюу тойрог эдийн засгийн хамгийн одоо манлайлсан жишээ. Тэгээд хийсэн ажлаа ингээд яг хувийн хвшил манлайлж хийж болдгийг гэдэг нь үзүүлээ түүчлээд хийчих. Тэгвэл хараад ингээд хүлээгээд байх юм бол болохгүй байна. Усан дээр бол ингээд том жишээ болгоё гэж бодохгүй юу. Тэгээ энэ ажил маань бол ингээд хугацаа их авсан ч гэсэн одоо үр дүнтэй байсан их баяртай байгаа. Тэгээд бүгд л одоо маш талархалтай хандж шít. Агуулгын гүйцэд ойлгож байгаа хэсэг байна. Бас сайн ойлголтгүй ч хүмүүс байна. Мэдээлэл бол авахд нээлттэй. Ер нь бол энэ тойрог эдийн засгийн маш том одоо зөвхөн Монголд төдийгүй олон улсын том жишээ болох юм байна. Тий. Тэгээд цаашаа дараагийн одоо бидний ингээд хийгээд яваад байгаа 18 оноос бас яасан нөгөө сав баглаа бодлоо дахин боловсруулах. Одоо ингээд ямар сав баглаа байдаг гэж. Шилэн лонхон сав. Тэгээд лаац. Тэгээд хунцар пет. Пет буюу хунцар сав тийм ээ. Яг доктортлынхаа бүтээгдэхүүний чанарыг хамгийн удаан амт чимтийг хадгалж чаддаг, чанарыг хадгалж чаддаг савлгааны дараалалаар бодох юм бол шил, лаац, хунцар. Зөөж тээвэрлэх хүн ингээд аваад яваад юу талаасаа бодох юм бол хунцар нь хамгийн амархан байгаа байхгүй юу. Тийм учраас хүмүүс аюу хурдан хунцар руу шилжчихдэг. Тэгээд хайчдаг. Тэгэхээр хаасайг ингээ хунцар одоо хөдөө бид нар 100 их гоё ингээ байгаад очиж голын ирэг дээр баахан хунцар хайцсан байна. Тэгээд өмнө нь яг цуглуулад урагшаа хятад руу гаргацдаг байсан байхгүй. Том юм шуудатай ингээд ачаа явчихдаг байсан байхгүй. Тэгээд хятад тэрийг хоригдсон 18 оны 1 сарын 1-ээс. Тэгээд энэ хаасайг хог болох юм байх шүү. Энэ ер нь шийдэхгүй болохоо байлаа гэд. Тэгээд би одоо нийлүүлэгч компанидаа уриалаад тэгээд бид нар та нарын импортоор орж иж байгаа хунцрын түүхийдийг орлуулад технологийн судалж байгаа хөрөнгө оруулалт хийгээд яг одоо хаягдлаа дахиж боловсруулаад түүхийд нь орлуулах гэж хийсэн байхгүй. Тэгээд хөрөнгө оруулалт хийгээд 2021 онд үйлдвэр нь дууссан. Яг ковид хараад тэгээд энэ хунцыг дахин боловсруулах ажил одоо нэг бодит ажил болоод одоо бид ингээ Monaco ус болон Coca-Cola-гийн савнуудыг тэр
хуруу шилий одоо хийж байгаа хуруу шилийн импортер авдаг түүхийдийн оронд дотооддоо одоо хүнсний зэрэглэлийн дахин боловсруулсан түүхий дээр хуруу шилийн хийдэг болох юм болж байгаа. Ер нь бэлэн болцоо одоо 1 сараас ихнийх нь Банака одоо 4 сараас Coca-Cola төлөвлөж байгаа. Ингээд ирэх юм бол энэ нэг 2 дахь тойрог эдийн засгийн том жишээ болно. Яг тойрог эдийн засгийн хаягдalгүй. Тэгээ үйлдвэрийн хүчин чадлын энийг бас энэ чинь нэг нэлээ хэдэн жил дараалсан цуврал судалгаа энэ тэнд явж үзнэ. Одоо хог хаягдлын менежментийг бүрэн ойлгох гэл ингээд явчихж штэ одоо. Тэгээ нөгөө нэг Coca-Cola-гийн брэнд, компани, бизнес гэдэг юмнаас явж байгаа ч гэсэн тэр маань үндсэн ажил наана нь өөрөө ингээд мэдхгүй байсан юм мэдээд ирэхээр тэрнгүү улаарч ороод ингээд ойлгоо яваад байгаа чинь одоо энэ усны тэгээ энэ онцгой дахин хог хаягдлын менежмент тогтолцоо Монголд яаж ин харьцуулж үзээд Европт яагаад хөгжсөн, Японд яагаад хөгжсөн, Солонгосын хаана төвшөнд байгаа ингээд нэг харьцуулаад ойлгоод явдаг. Тийм төвшөнд очиод хэлэхээр хийх юм аягүй байна. Одоо энийг ингээд нэг хоёроор нь шууд хийгээд жишээ үзүүлээд явах нь хамаагүй дээр юм бэл. Тэгэхгүй бол одоо хийгээчээгээд яриад бодоод өглөөд ашгараа суух юм бол юм болохгүй байгаа. Тийм учраас бид нар баг шууд хийгээд яхан дээр юм байна гэдэг. Тэгж байгаа. Тэгэхээр төрөний савлгаан дээр яг одоо хэлсэн лаз бол дахин боловсруулалтанд болдог алюминиум учраас шилэн лонх дотоод үйлдвэрлэх хэрэгтэй байгаа. Эхний хөрөнгө оруулалтыг хийхдээ өндөр байдаг. Гэхдээ жилдээ одоо 130-40 сая шилэн лонх импортоор авчихна. Тэгээд дахиж цуглуулад дахин цавлсан ч гэсэн нэг өсрөөл 30% л дахиж цуглуулдаг. Бусд нь тэгээ хаягддаг. Тэгээ хаягдж байгаа нь яг одоо барилгын материалд орж байна. Янз бүрийн шилэн бүтээгдэхүүн болгох нь болж байгаа. Гэхдээ маш бага хэмжээтэй. Тэгэхээр шилэн лонхыг бид нар дотооддоо үйлдвэрлэх болох хэрэгтэй. Дахин хаягдлыг цуглуулад дахиад шилэн лонх. Эргэлтийн шил гэж байна. Дахин боловсруулалт гаргасан шилэн лонх гэж байна те. Тэгэхээр аль аль нэвтрэх хийх хэрэгтэй юм байна. Тэгээ нэг ийм технологи нь бол хэдэндээ хөгжсөн. Тэгээд энийг хийх хэрэгтэй. Бас урд байгаа нэг ажил واخгүй юу. За зөндөө баах юм ярьчихлаа. Подкастын ивент тэтгэгч Кафе Верняно. Би яг нэг иймэрхүү юм бас сонирхоод байгаа юм. Тэр нь одоо та ингээд энэ брэндүүдийг MCS Coca-Cola компани хөгжүүлж байгаа. Тэгээд энэ брэндүүд хөгжүүлж байгаа явцад зүгээр ихэнх үеийн зах зээлд одоо нэвтрүүлэлтүүд байгаа штэ тий. Одоо бид нар төсөөлөд байгаас мэдээж өөр одоо бүтээгдэхүүний ингээд танилцах тий тэр бүтээгдэхүүнтэй танилцах процесс одоо тэр брэндтэй танилцах процесс ч юм ингээд янз бүр байдаг. Ингээд бид чинь ингээд гар утасгүйгээс одоо химэл оюун ухаан хүртэл айгүй богино хугацаанд явчихлаа штэ тий. Тийм зүгээр түүх байд юм уу гэж таньс асуух гэсэн. Одоо юу гэдэг санаанд оромгүй үр дүн өгсөн гэдэг ч юм уу тий. Нэг ийм шийдвэр гаргацсан чинь ийм үр дүн өгсөн гэдэг тийм түүх. Хүмүүс хүрсэн гэж юу? Тий, хүмүүст хүрсэн. Айгүй юм нийтээр брэндээ таниулахад чинь айгүй том хөшүүрэг болт. Тий, хамгийн том хөшүүн тэр 150 байхгүй юу? 150 бол одоо 2003 оны 5 сард хийсэн хөтөлбөр 2-7 хоног гэл зарцуулсан тий. Тэгээд тэр үед манай тэр маркетинг байсан хүмүүс бүгдөө ярилцаал ер нь ингээд одоо манай онд офч гэсэн Онбат оролцсон байхгүй юу. Тэгээд тэр ингээд юу яасан баг. Ингээд нэг тийм таалагч хийгээд тизен гэж хэлдэг. Тизен кампани хийсэн. Тэгээд баахан одоо хүмүүсийн танил хүмүүс 2-7 хоног ингээд 150 гэж хэлээдсэн. Тэгээ хүмүүс энэ юу юм бол гэдэг байгаа байхгүй. Олны танил хүмүүсээр хэлүүлээд байгаа. Энэ юу хэлээд байгаа юм бол таах гэдэг оролдоод байгаа. Тэгээд Talk of Town гэж. Ингээ яриа болоо хүмүүс 150 гэдэг ингээ сони юм бол яж байгаа юм бол дотроо боддөг юм хоорондоо ярьд юм ингээд байсан. Тэгж жагаад нөгөө reveal буюу тайлал нь явагдаад. Тэгээд тайлал нь явах нөгөө хүмүүс нь яг тэр хүмүүс нь нөгөөдгөө барьцсан. Колого барьцсан. 150 гэж. Тэгмүүд энэ байсан юм байна. Энэ нэг богино хугацаанд танигдах байхгүй үр дүн тийм. Тэгэд одоо тухайн үед борлуулалтын тоомог нь ингээд төсөөлж ирсэнээс 5-6 дахин нэг өдрийн дотор өссөн байл. Танигдсан байдал. Хүмүүс таниулсан үр дүн бол тийм. Гайхалтай үр дүн бол тайлал яваад. Тэгээд нөгөө ачаалаад ирэхээ болоо түгээлтэй машин дэрэг нөхрөхөө болоо дэлгүүрүүд авъя гэд
ийм болсон явдал болсон байгаа. Тэгэхээр яг тийм шинэ танилцуулах гэсэн зөндөл ажлууд байна. Зарим нь бол маш их урт хугацаа зарцуулсан ч байна. Зарим нь их богино хугацаанд хүрсэн ч байна. Тэгээд бас нэг нэрмэр сонгохдоо зөв сонгох энэ төргээ байна штэ. Одоо жүржийн талст гэж мэдв. Тэгээд жүржийн талст нь өөрөө минут мейд гэдэг брэнд. Тэгээд англи хэл төдийлөн монголчууд сайн мэдгүй 2006 онд байхгүй юу. 2006 онд танилцуулах гэсэн чинь минут мейд гэж хэлж чадахгүй. Тэгээд өөр зах зээлүүдийг хараад үзсэн чинь өөрсдөө өөрсдийнхээ хэлээр нэг юм хэлчихсэн байж байгаа. Одоо хятадд минут мейд брэнд байна уу байна. Тэгээд доотлол ингээ ханзаараа нөгөө хэлээр юм хэлсэн. Тэрийг ингээ орчуулаад үзсэн чинь жимсний мах гэж юм. Жимсний мах ч яриа хэлж болохгүй бах тийм ээ. Тэгээд ингээд нэлээд юм болсон бэ хэл шинжлэлийн хүмүүсээс асуулаа. Тэгээд бас ингээд нэлээд хоорондоо ярьсан. Тэгээд ямар нэр сонгох уу монхоо гэдэг. Тэгээд нэг итгэл төрсэн юм шөвшүүрт орж байгаа гэртээ. Ер нь л жүржийн талстгээ хэлсэн хамаагүй шулуухан бөгөөд ойлгомжтой юм байна гэдэг. Тэгээд ажил дээр очиод тий. Тэгээ маркетингийнхэндээ хэлэхгүй. Ер нь энэ зүгээр жүржийн талстгээ бичиж. Талст гэдэг чинь ойлгомжтой. Ямар нөгөө дотор талын зөөлөн идгэлтэй биш, мах гэлтэй биш тийм ээ. Тэр чинь үндсэн санаа нь тэр дотор нь байгаа нэг яг тэр жүржийн дотор талын тэр палп гэж нэрлэж байгаа шүү дээ. Палп. Одоо англиар бол палп. Зөөлөн ид байхгүй юу? Тийм. Тэгээ тэрий чинь энгийнээр хэлчмээр байгаа байхгүй. Тэгэхээр нь жүржийн талст гэж хэлсэн. Тэгээ айгүй хэлэхэд амар. Тэгээ манай намайг одоо зарим тэгээ манай маркетинг хийдیں۔ За олигтой санаа орохгүй шөвшүүрт орд юм уу гэдэг. Бид ороод иж бадаг. За та 2004 оноос хойш за одоо хоёул буцаа карьерийг бодъё л та тий. За брэнд хөгжүүлэлт дээр нэгээ бас төглөөд ярих гэхээр одоо бүхэл брэнд дээр та түүхтэй сууж байгаа байхгүй яа. Тэгэхээр одоо 21 жилийн хугацаа байгаад штэ тий бидэнд ярих гэхээр тэгж амжихгүй учраас одоо жоохон өөр юмуд руу ярил гэж бодлоо. Дунд нь та нэг MCS Group-ийн дэд ерөнхийлөгч бас болж байсан тий. Тэг миний мэдж байгаа бас хүний нөөцийн нөөцтийнхаа захирал нь байсан тий групп компанийнхаа гэх мэтчлэн нэг юм хэсэг өөр карьерүүд байж байгаа. Тэгтээ групп дотроо буцаад MCS Coca-Cola-гийн захирал болж байгаа. Тэгэхээр тэр одоо шилжилтүүд дээр юу болсон юм бэ гэдэг дээр тий ямар одоо санал ирээд тэгээ та тэнд очиод ямар үүрэг гүйцэтгэжээд одоо буцаад яг нэг тий чинь яг календарынхаа юу хөөх юм бол яг бүтэн 10 жил ажилласан. Хоолойтой тий эхлээд. Тэг одоо томилогдсноос хойш ингээд 2013 оны 12 сарын 31 онд дуусаад. Тэгээ 2013 онд бас нэг түүхэн амжилт хүрсэн юм а бид нар. Айгүй амжилттай байсан. Тэгээд яг хөө тэр чинь гинт нэг өдөр шийдэхгүй нэлээд хэдэн сарын юу болно. Тэгээ хожирын захирал маань орчноос солиод ингээд хийчгээд. Тэгээд чинь хоёр хүний хоёулынгийн одоо юуг нь давхар бодно шүү дээ. Тий. Тэгээ манай одоо MCS холдгийн захирал ганц төмөр захирал MCS холдгийн хүний нөөцийн дэд ерөнхийлөгч байсан захирал байсан. Тэгээд тайны ажлаас олчихж гээд. Тэгээ би эхэндээ юу зөндөө ажил хийжчих юм яриад байгаа. Тэгээ яг нэг 2-3 ч удаа ятгаад тань санал тавиад. Тий одоо ингээд тайны орчноос солиодох гэж. Яг хоо хэлж байгаа нь аль талдаа хэрэгтэй л гэдэг байхгүй юу? Тэгтээ тэргүүл нэг л одоо юу өдөрт ажил хийгээд олон жил орцсон. Орчноос солихоор бас нэг юмыг харах өнцгнөр болно. Давуу тал гэдэг зөндөө юмнууд ярина. Тий. Тэгээд нэг 20 сар болсон. Тэгээд 2014 он бүтэн. Тэгээд 15 оны 9 сарын 1 хүртэл. Тий. Тэгээд 9 сарын 1-нд би буцаад коллеж буцаад ирсэн. Тэгээд яг хөө ингээд бодоход бол би тэр MCS холдонгийн төвд байхад за цаг хугацааны үед 2014-15 он айгүй тийм санхүүгийн хямралтай эдийн засгийн төвтэй үе байлаа. За тэгээд маш их том төсөл мөсөл ажлуудыг зогссон. Хүний нөөц хариуцж байгаа хүний хувьд бол маш их одоо чаленжинг гэдэг төвтэй. Тэгээд их олон хүнийг одоо 60% нөгөө төр яг зарим нь одоо ажлаас нь чөлөөлөд бол ажил байхгүй, төсөл байхгүй. Тэгээд инженеринг компаниуд бол ялангуяа тийм жил байсан. Тэгээд тэр бол надад бас ингээд
бас хэцүү байсан. Хамгийн хэцүү юм чинь тийм байдэн шүү дээ. Хүнийг бид нар бол ямар юм бол асуудал болох юм бол дандаа асуудлын тэр асуудалд нь хатуу ханддаг. Hard on facts. Тэгтээ soft on people. Тэр нөгөө хүмүүстэй ингээд зүйл. Тэгээ яг тийм үед үнэхээр нөхцөл байдал юм байгаа. Яалтчгүй байгаа. Тэгээд дандаа юм байхгүй. Ойлгомжтой. Тэгтээ хүмүүс тэр яг хатуу тийм хэцүү байдал үүсэх гээд идэг. Тэгээд энэ надад их төвтэй байсан. Тэгээ айгу тийм чаленжинг. Тэгээ маань нэг группийн хэмжээнд компаниуд хамаарсан нэг 65 6 хүний нөөцийн ажилтан байна. Тэгээ нөгөөдөлтэй ингээд бас харилцаадгүй өөрөөр туршлагатай голцоо эмхтэй хүний нөөцүүд эмхтэй хүмүүс их байна. Тэгээд нөгөөдөлийг бас ингээд зөв хүмүүсээ зөв харьцуулах, зөв одоо хүмүүстэйгээ ажиллах тийм юу н хийлж ойлгуулах тийм байдал их байлаа. Эдийн засаг тэр аяараа л нөгөө төсөл хөтөлбөр болон томоохон эдийн засгийн хөтлөгч ажлууд ингээд зогсоод явсан байхгүй. Тэг тийм үедээсэн. За нэгдүгээр тэр бол яг чаленж учраас надад юмыг харах өнцгийг бас нэг өөр болгож байгаа. Дээрээс нь группийн өнцгөр одоо нэг компани биш дээ чинь группийн өнцгөрөнд үзүүрийг харах. Бизнесүүд харилцаа адилгүй байдгийг шүү гэдгийг сайн ухаарах ойлгох хэрэгтэй. Өргөн хэрэглээний салбар нэг өөр байна. Технологийн салбар нэг өөр байна. За инженерийн том бүтэц дэд үтсийн томоохон төсөлттэй компаниуд нэг төслийн компаниуд нэг өөр байна. Тэгээд энэ хугацаанд хүмүүсийн чинь одоо ажилласан туршлага яг одоо нас төвшин ямар төвшөнд байгаа хүмүүсээс их харгалзаж үзэх хэрэгтэй болно шүү дээ. Жишээлбэл сургууль төгсөөд ирсэн гэр бүлтэй байх болоогүй байгаа хүмүүс бол нэг хэрэг тэдний бодол үзэл бодол өөр. За ингээд 30-30-аас 35 хүртэл насны одоо гэр бүлтэй болсон хүмүүс бол доктортой байдлыг хүснэ, илүү карьер хийхийг хүснэ. Нөгөө хэрэгцээ нь яг тэр насныхаа онцлогт л тохирно. Тэгээд 40-40-оос дээш болоод эхлэхээр зэрэг арай нэг тогтоод эхэлдэг 2-3 хүүхэдтэй ч юм уу тогтсон тийм хүмүүс илүү одоо ер нь одоо тууштай бай. Би тэрэндээ бол бэлэн байна. Хамгийн гол нь надад их мэдл бяраа гарах боломж өгөө. Тийм ээ. Яг тэр үед нь одоо тэр хүмүүсийн тэр хэрэгцээ нийц өсөж өгч гэсэн ирмэлцлэмийг зөв таних. Энэ ч юм бол зөвхөн хүний ажил бас биш. Энэ бол ерөөсөө захирлуудын ажил. Одоо энэ CEO ч гэсэн CEO-гийн номдэр үр яг байж байгаа юм. Тэгэхээр яг хинбэ ямар үе шатантай хөгжлийн үе шатантай байгааг нь харгалзана. Карьерийн болон хувь хүний хөгжил болон манлайлалын ур чадвар нь амар түвшиндээ байгааг харна. Тэгэхээр одоо ингээд олон жилийн бахархаад ингээд явхад одоо манай MCS Coca-Cola дээр одоо ажиллаж байгаа залуучууд бол дөнгөж одоо сургуулаа төгсөөд, сургууль төгсөөд ингээд ирсэн бай 23 4 тавтай байж байгаа. Одоо 40-45 орчим тэр насны одоо 3 хүүхэдтэй гэр бүлтэй 300-400 хүн өдөрддөг. Тэгээд одоо бариу 20 гаруй жил ажиллаж шít 15-20 жил болцсон. Өөр ингээд туршлагацсан байна. Тэгэхээр тийм хүмүүстэй одоо би яаж ажиллахад зүг бах. Чамд жишээлбэл ингээд бүр гарчсан инженерт би баабайгүй юм зааж өгöd ахлаа яах юм бэ? Тийм шаардлага байхгүй. Нөгөө хүнчгүйг би чадчих хийж гин. Заавал. Гэтэл дөнгөж тэр имийг таньж мэдэж суралцах гэж байгаа хүн дээр би зааж өгөхгүй чи чадна гэж явуулчихад алдна шүү. Тэ? Тэгэхээр яг ийм юуг нь ойлгож одоо нөхцөл байдлыг нь ойлгож тийм хийх юутай болдог. Тийм. Тэгэхээр яг одоо бол ингээд бизнесийн бас хөгжлийн үетэй хамаатай л да. Ер нь одоо шин тутам хөгжиж байгаа бизнес дээр бас эсвэл шинэ өөрчлөлт хийх гэж байгаа юм дээр бол аль бол туршлагатай хүнээ байлгаад тэгээд тэр шилжилтийн транзишн өөрчлөлтийг хийчээд тэгээд дараа нь доктортой юмдаа шинэ хүнийг сурвалж авах илүү тохиромжтой байна. Тэгэхээр тэр юм ингээд зохицуулах болно. Зохицуулах шаардлагатай болно. Тэгээд яг би 20 сарын дараа буцаад компани MCS Coca-Cola компанид ажиллаж ирсэн. Ганц хүмүүс захирал маань бол MCS холдингийнхаа гүйцэтгэх захирлаар дэвшээ томилогдоод очсон. Тэгээд одоо хүртэл яг тэр байранд ажиллаа хийж байна. Гэхдээ энэ хугацаанд бол бас л зөндөө хугацаа өнгөрцөн байна шүү дээ. 10 жил юм шүү. Дахиад 10 гаруй жил өнгөрцөн байна шүү дээ. Подкастын ивент тэтгэгч Discover World Travel. Одоо та бол ингээд одоо бараг 20 жилийн ингээл юм явж байна л та тий. Удирдлагын хувьд шүү дээ. Ямар
анх байснаас биш тэ одоо 20 жил гэдэг бол зөндөө олон үеийн хүмүүс ажиллаад болоод тийм ингээл янз бүр болсон. Үе солигдож байгаа, бизнесийн орчин солигдож байгаа, зах зээл өөрчлөгдөж байгаа тий. Энэ хугацаанд 20 жилийн хугацаанд таны анханасаа миний энэ арга барил өөрчлөгдөөгүй энэ одоо хүртэл хэвээрээ байгаа гэдэг нэг арга барил. Явцын дунд энэ маань өөрчлөгдсөн гэдэг нэг арга барил гэвэл арга барил гэх юм уу одоо юу ч гэж үзэж байгаад баримтлал үйлдэл болон байж байж зүйл нь шүү дээ тий. Тэгээ мөн чанарын юмнууд байна. Хэлсэн үгэндээ байна. Ажлыг зөв гэж итгээд хийхэлсэн болоод эцсийн үзнэ. Тууштай. Тэгээд хөдөлмөрлөж одоо зүтгэж тий. Ингээд явж яхад бол бус юм дагаад ирнэ. Тэр карьер вэ нөө ажил вэ нөө орлого вэ нөө бүх юм. Тэгэхээр одоо өөрчлөгдсөн бол өөрчлөгдөг юм гэдэг нь шүү дээ. Яг өөрчлөгдсөн юм бол туршлага хүнтэй харьцах болон хүмүүсээ таньж мэдэх туршлага мэдээж тэр цаг хугацааны туршид нэмэгддэг учраас энэ одоо он жилүүдийн хугацаанд юу 3 юм өөрчлөгдөж байгаа. Нэгдүгээрт нь цаг хугацааны 5 жилийн одоо үний ингээд өчлөг үе гэдэг юм уу да. Одоо 25-аас 30, 30-аас 35, 35-аас 40, 45, 45-аас 50, 50-аас 50 за ингээд. Энэ хугацаанд ажлын мэдээж албан тушаал карьер одоо дуршлагч юм явагдаж байгаатай зэрэгцээд хамгийн нэг юм үнцийг оруулах хувь үнцийг нэмэгдээд идэх байхгүй. Бизнестэй болон хамт олон орчиндөө оруулж байгаа нэг хүний value гэж хэлдэг. Үнцийг. Энэ нэмэгдээд байгаа. Тэгэхээр энэ ингээд хамаагүй нэмэгдсэн баг гэж бодож байна. Тэгэхээр яг уу өөрчлөгдөөгүй юмтай харьцуулах юм бол саяных нь хавьсан. Өөрчлөгдөөгүй юм яг л тэр үнэт зүйл баримтлах зарчим байна. Илүү гэд хэлбэржээд, илүү бэхжээд, улам ингээд тий батчаад гатуулсан баг. Яг таны үеийнхэнгээ ярьчулаас болох юм болов болохгүй болов. Ямар ч гэсэн одоо яг үе яриад байгаа шүү дээ одоо бид нар чинь тий. Ийм нэг ажил дээр 20 жил болно гэдэг бол одоо бидний үеийнхэнд гэх юм уу жоохон ховорцоод байгаа зан чанар тий. Тууштай байдлын хувьд. Цаг үеийн тэгм нөлөө үзүүлж гин үү? Бидний арын шин өссөн зүйлээс болж гин үү тий? Одоо мэдгүй ковид нөлөөлж гин үү гэж яг шалтгаан бол зөндөл шалтгаан нэрлэх байх л та. Гэхдээ ямар үед би тууштай байх вэ гэдэг нэг юм байгаа шүү дээ тий. Шийдвэр гаргана шүү дээ тий. Одоо би итгэл өгнөх юм өөртөө шантрахгүй байх. Залуу хүний хувьд би ямар үед тэгвэл зүгээр вэ гэж одоо таньс асууя л та. Таны нэг дүү ирээд ч юм уу тий. Би тууштай байх нь зөв үү гэж асуувал та юу гэж хэлэх вэ? Ингэж байгаа. Тууш доктортой байх. Тогтмол байх. Гэж хоёр өөр юм байна. За ерөөсөө нэг ажиллал хийгээл идэг нэг байранда байгаа гэдэг ингэж идэг гэдэг чинь хоёр талтай. Нөгөө түрүүний хэлсэн ажлын оруулж байгаа value үнцний өөрчлөгдөд байх. Яг уу албан тушаал карьер биш байж болно. Гэхдээ value нь өөрчлөгдөд ээж болно. Тэр нь өөрөө дандаа өөрчлөлт буюу тэр change бий болгоно. Change гэдэг юм чинь нэг хэдэн зүйлээс бүрддэг нь шүү дээ. Нэг тийм зорилготой нэг алсын ангийн тэнд хүрнэ гэсэн зорилго байгаа даа. Тэгээд тэрэндээ хүрэхин тулд ингэж хэрхэн хүрнэ гэдэг төлөвлөгөө байгаад тэрэндээ хүрэхин тулд хэрэгцээтэй байгаа мэдлэг чадвар ресурс буюу нөөцөө бүрдүүлээд тэгээд ажлын акшн план гаргаад тэгээд одоо ирч хүч энерги мотивацтай байгаа тэндээ хүрэхгүй. Энэ бүгд байгаа мөртлөө заавал одоо ажил ингээд карьер явахгүй байж болно. Тэгэхээр тэрийг бий болгоод иж болно. Тэгэхээр нөгөө тогтмол байх, доктортой байх хоёр ялгаа чинь тэр байхгүй. Доктортой гэдэг чинь шүү дээ. Байнгын өөрчлөгдөж байдаг. Тэ? Доктортой өөрчлөгдөж байдаг хэлж байгаа. Тэ?
тогтмол байна гэвэл өөрчлөлт байхгүй. Тогтвортой өөрчлөгдөж байна гэвэл өөрчлөгдөхгүй байна. Одоо тийм учраас нэг ажил дээр одоо ингээд хамаагүй 2 3 жил шаардлагатай бол тухайн ажлын юмс хамаарат 3 жил болж ээж ийм төвшөнд очдөг. Тэгээ өөрчлөгдөлт. Тэгээд дахиад дараагийн төвшөнд оч. Гэт энэ бол суралцах процесс. Тэгээ ана өөр юунд дуртай, юу хийх дуртай, хобби юу? Хобби юу? Ном уншдаг, тэгээ теннис тоглодог. Теннис хэр тоглодог? Яг Хэдэн жил тоглож эхэлж байгаа. эхэлж байна. Гэхдээ хин шиг болмоор байгаа. Тийм байгаа юу? Эсвэл зүгээр л өдөр тутмын таашаал авч байгаа тийм ээ. Тоглоо таашаал авч байгаа мэдэрч байгаа юу? Тэгж байгаа. Гэхдээ байнга хийдэг баймаар байгаа юу? Тэгж байгаа. Бүр хөвшил болгомоор байгаа. Тэ? Нэг одоо хүн өглөө бас шүдэ угаадагтай адилхан. Тийм үү? Тэр нэг өдөртөө нэг хийдэг нэг тийм хөвшил болгомоор байгаа. Тэр нь хол байна ойрхон байна уу? Жохон хол гэхдээ бас тууштай байдал. Туртай хэрэгээр хичээлэх хэрэгтэй. Тэгээ чи тэрхийн тулд нөгөө зориг чинь байгаад хэрхэн хүрхээ ойлгож байгаа бол тэр нөхцлөө бүрдүүлэх хэвгүй. Тэгээ өөрийгөө мотивацлах гэж сэтэлжүүлээд. Тэгээд тэрийг ингээд дүртийн болгох. Энэ чинь ингээд чамд өөрчлөлт авчирна. Change бий болж байгаа. Тэгээд тэр change-ийг 2 3 жилийн дотор хийг. Болчлоо гэж үзвэл дараагийнх нь зорилтыг тавиад дахиад нэг change. Тэр ингээд ийм тасралтгүй change буюу тогтвортой change хийж явна гэж хэл. Тий. Change бол тогтвортой. Тогтвортой байх хэрэгтэй байна. Тий. Change тогтвортой хий. Тогтвор тий одоо change байнга хий гэсэн үг. Гэтэ тогтвортой. Одоо юу гэж хэлдэг байнгын гэсэн үг. Тий. Consistently change. Constant биш. Consistent. Подкастын ивент тэтгэгч 20 жилийн турш таны гэр бүлийн ихтгэлтэй сонголт, шин сонголт тавилгын ихтэлгүүр. Та одоо сая хэлж штэ. Хэрвээ зорилго тавиад эхлээд жишээ зорилгоо тавиа. Тэгэх юм бол энэ алхмууд гарна гэдэг. Дахиад одоо залуу хүмүүсийн хувьд миний бодлоор зорилго гэдгийг янз бүрээр ойлгодог болсон болов уу гэж бодож байгаа. Их бас маргаантай юмнууд байдаг те. 5 жилийн зорилго чи юу вэ гэдээ асуунгууд. Би өнөө маргаашааш мэдгүй явж штэ гэдэг ч юм уу. Хүмүүс ингээд янз бүрээр л хүлээж авдаг. Зорилготой байх ёстой ч гэж боддог, байхгүй байсан ч болно ч гэж боддог. Гэхдээ таны хувьд зорилгыг яаж тодорхойлдгийг? Одоо зарим хүн бол зорилго гэхээр бүр том юм бодчихоо тий. Тэгээ залхуурдаг ч юм уу тий. Тийм том юм бодохоор шин тарих залхуурна штэ. Гэтэл жижиг зорилгыг яаж тавих юм өөртөө гэдэг ч юм уу. Тийм тал дээр та. Би өөртөө ингэж зорилго тавьдээ штэ гэж зүгээр санаанд оромгүй зүйл гэж болох. Манай эмээ гээд босчод ороорооч гэдэг хэвгүй. Өглөө боссон бол ороорооч. Тэгэл одоо өглөө зорилго тавьж. Зорилго бол ороороо. Тий, нэг генерал, Америкийн генерал марийн нэг төгсөлтийн юм дээр хэлсэн байдаг штэ. Тий. Өнөөдөр хамгийн эхний таск буюу даалгаварч юм бол make new bed гэж. Тэр видео байгаа YouTube дээр байдаг. Бас залуучуудыг сонсч бас айгүй тийм инспирэшн хүмүүс юм залуучууд төгсөж байгаа хүүхдүүдэд төгсөлтийнх нь одоо commencement тэ graduation ceremony тэр нь хэлж ийсэн. Генерал баг. Марин генерал. Таск гэдэг бол ингээд том жижиг хол ойрын мундаг юм ярих юундаа биш. Яг зарим залуучууд юм сонсож байгаа ярих чинь хийхин 50% штэ. Яг яриад явахд болно л доо. Гэхдээ тэрнийхээ төлөө ингээм акшн алхам хийхгүй болохгүй. Яаж хийгээ яах хэвээр тий. Эс болно. Зорилготой байх үгүй тухай байгаа болохоос том жижигний тухай эхлээд ярих хэрэггүй. Байх. Тэгэхээр одоо өглөө усаал ороорой. Тэгээд хамгийн ихний л тэр хийх ёстой. Эхний таск чинь тэр өдрийнх нь гэж байгаа шүү дээ. Тэгээд одоо ажил дээр юм уу, сургуультай юм уу, юу хийж ин тэр хийж байгаа юм бодохдоо өнөөдөртөө би нэг тим дуусгах чигээд. Тэгэл one by one хийгээд. Тэр чи яг ингээд давааны цаанд даваа гэдэг шиг. Нэг даваад авахар цаатлан дахиад даваа байдаг. Наадлынхаа даваа тэр цаатлын давааг харахгүй. Тэр даваан дээр гарчиж дараагийн давааг харна. Яг одоо ингээд эсвэл манан дунд явж ин гэж бодъё.
Тэр хол байгаа юм маань харахгүй. Урагшаа алхаж л явах хэрэгтэй. Алхаж явах тусам хоёр дахь урдлын 1 2 дахь алхмын урдл харагдана. Алхахгүй бол хизээж тэр мангийн цаана харагдахгүй. Тэгэхээр ингээд хүний тэр нөгөө зориг төлөвшил бол явцдаа ингээд as you go гэж тэ. Ингээд улам тодроод идэг. Яг тэр алхах тусам тэр мангийн харагдахгүй юм чи харагддаг болно. Давааны саадлын даваа нь харагдана. Яв. Тэгэхээр одоо нэг том юм бодоод юм уу эсвэл холын юм бодоод ингээд байх бол нэг чухал биш. Тэгээд би бас төгсөгчдөд нөгөө 1 2 удаа ингээд ирээд юм яриад өгөөчт нь ярьж л ийсэн. Сүүлийн одоо 2 3 жилийн өмнө ингээд бас хэд хэд удаа тэгээд бити яраараа л гэдэг. Бүхэл бүтэн амьдрал урдчих юм байна. Одоо high school юм уу 10 дугаар төгсөж, нэг сургууль төгсөж байгаа хүмүүс байна шүү дээ. Айхтар тэгж яарад идэг тийм байх шаардлагагүй л дээ. Амар хурдан одоо шууд менежер болно. Амар хурдан ингэн гэж яриад байгаа байхгүй. Тэгэхээр бас тийм биш. Үнтэй мундаг хүн болох биш, үнцэнтэй хүн болохыг хичээх. Тэр явцдаа аянда тэр юунд тогтдог байхгүй. Тэр нь ирдэг өөрөө. Тэр тууштай байдал. Юу гэдэг вэ? Грит гэж үг гэдэг чинь. Тууштай байдал. Подкастын дэмжигч Elsie Waikiki. Яг таасаа яг миний асуух гэсэн зүйлсүүдэд тодорхой юм зүйлсүүд хэлчихлээ. Гэхдээ би хаа дахиад нэг асууя гэж бодож байна. Тэгээ би үдчихэж байгаа хүмүүсийг шууд одоо начиг залуу хүмүүс ч юм уу ингээ авчаасаа гэж бодоод идэхгүй. Хаяа зарим зүйлийг тэг ингээд senior гэж ярьдэн штэ одоо юм том хүмүүсээсээ шууд авчаасаа гэж боддог. Тэгэх юм бол жоохон ч гэсэн зүйлсүүдийг цаг хугацаа хэмнэж болно те. Би болохоор анх ажилд ороо тэгээ тэрний дараачаар ахлах ажилтнуудаасаа ганцхан зүйлийг ингээ ганц ой одоо амьдралын чинь турш дагаах зүйлийг юу сурсан бэ гэхвэл гомдол хэлхээ багсгаад тэгээ гомдол хэлж болно. Гомдол хэлэхдээ шийдлээ хамт санал болгочихъя гэдэг нэг зүйлийг сурч ирсэн. Тэгээд тэр бол зөвхөн ажил биш бүх харилцаа бүх зүйл дээр нөлөөлдөг. Зөвхөн гомдол дангаар нь хэлээ яваад байх юм бол тэр бол ямар ч үр дүнгүй юу ч өөрчлөлт авчрахгүй шийдэлтэйг хамт байх ёстой гэдэг шиг та одоо энэ талуу мэрэгчлэтнүүд нэг энийг ойлгочихосэй. Тэгэх юм бол энэ ажлын байран дээр гарч ирээд хамаагүй хурдан сайжрах та гэж хэлвэл юу байх вэ? За нэг том сургаал үг мөгж гайгүй. Зүгээр л өдөрт хамгийн энгийн бол өдөр тутмынхаа хийх юмыг хийжээ. Тэгээд нөгөө хүн сурах эрдмийг чиглэл бол хандах зүгөөрөө тогтно гэдэг шиг байхгүй юу? Тэгэхээр аяндаа одоо залуу хүмүүс бол залуу л байгаа. Тэгээд аливаа хийхгүй хүн бол алдаа гаргах нь үгүй. Тийм ээ? Тэгээд алдаа гаргахгүй хүн бол агсан сурсан үгүй гэж. Манай их сургуулийн манай Нөтөлбөд хүртэл худалдааны бүртгэлийн багш дэлгаач багш маань хэлж ирсэн. Дамбач гэдэг багш маань. Тэгээд үндсэндээ яг ингээд санаа нь бол хийж оролдох явцдаа аяндаа хүн ингээд суралцаад төлөвшөө явдаг. Гэхдээ яг холын юм байх ш. Өдөртнөх юм хийгээд явж итэл дараагийн юм. Аяндаа чамд заагаад зөвлөх зөв бурууг чинь хэлээд өгөх тий? Хүмүүс байгаа байхгүй юу? Тэнд нь зөвөр ингээд одоо болж байгаа үйл явдал өөртөө болон өрөөлт ингээд тойрон болж байгаа юмыг орчинд болж байгаа юмыг тусгаж аваад тунгаан бодвол туршлага болно. Тэгж бодохгүй өнгөрөөд яваад байх юм бол юм сурахгүй, суралцахгүй байгаа байхгүй юу? Суралцах хичээхгүй гэсэн үг. Тэгэхээр тэр алдаач байна уу, онооч байна уу? Саяны үсий болсон юм чи ийм байх шүү гэд бодоод дүгнэлт хийгээд тусгаж аваад тунгаан бодоод явал туршлага болно. Тэгээд аяндаа тэр зам өрчин додроо л. Тэрэнд чинь туслаад өгдөг орчин нөхцөлдөргүй байна. Сайн мөгж хэлээд өгдөг юм байна.
Тэгэхээр хүн нэг юм зарчмаар одоо залуучууд гэж хэлэхэд бол юм шүү дээ. Тэрийг л бодоод явахад амар болно доо гэдэг. Одоо нэг формула хэлэх байх шүүгүй. Тэгэхээр одоо давтан хэлээд байгаа юм. Алхамаар угшаа явж яхад тэр хандах зүг тогтно гэдэг шиг юм чинь тодорхой л явна. Тэр явцтай чи өөр олон төлөвшөөд бихчээ чанарчаад яв. Манай MCS группийн нэг юм тех бүрэн боломжийг орчныг бүрдүүлсэн. Тийм орчинд ажиллах хувь тохиолдолтой хүмүүс бол залуучууд бол чамайг ингээд бүр сайхан бойжуулаад аваад явах тийм орчинд байна шүү. Тэгээ эндээсээ бол ингээд тусгаад аваад явчихнаа. Туршлагачаад явчихнаа гэсэн үг шүү дээ. Тэгэл ажимдаа тэр соёлын шингэн үнэт зүйл зарчмаач ойлгоно, үг үйлдэлээрээ бусдад үлгэр жишээ болно. Тэгээд тэр хугацаанд зэрэгцээ өөрөө ингээд улам чанартай одоо тийм үү та юу гэдгийг тийм үнцэнтэй тий хүн бол төлөвшнө. Тэг ингээд нөхцөн орчин чи өөрөө хүнийг ингээд сайхан засаад хэлбэрт оруулаад байгаа шүү дээ. Ингээл заах. Эхэндээ бол ингээд хэлбэргүй юм ирж байгаа хгүй баримлын шавар шиг тэгээд нэг тий. Тэгээд тэрийг ингээ гоё засаад ингээд хэлбэрт оруулаад яваад байхгүй. Өөрөө харин хэр яхахаа тэр хүн өөрөөс нь хамаарат байгаа байхгүй. 99% өөрөөс нь хамаарна гэдэг шүү дээ. Тэр нь тэр хичээл зүтгэл урагшлах юм байхгүй. Одоо их холын юм бодоод их хурдан юм амжилтанд хүрчий гэж яараад тий илүү хурдан менежер захирал дарга болчмоор байгаа. Тэгэхээр тэр чинь өглөө босоод хороохоос эхэлнэ шүү л гэж. Цаана. Подкастын хамтран ажиллагч Sennheiser брендийн албан ёсны дистрибьютор Global Smart Solution. Global Smart Solution нь Sennheiser брендийн мэрэгжлийн болон энгийн хэрэглээнд зориулсан аудио тоног төхөөрөмжийг Монголд албан ёсоор нийлүүлдэг. Студ, подкаст, тайз дэлгэцийн хэрэглээ, систем интеграцийн шийдлүүд гээд аудиотой холбоотой бүх төрлийн шийдлийг нэг дороос авах боломжтой. Ойлголоо. За, подкастын маань цагийн маань бас сануулж байна. Тэгээд тийм учраас хоёлаа төгсгөлийн эсэх өдрөөгөө оръё. За, манай подкастыг ивент итгэж байгаа бас баярлалаа. Millennia ус байгаа тий. Миний ер нь ихэнх подкастуудаас ивент итгэдэг. Миний хөтлөж байгаа подкастууд тэгэхээр тэр би маш их баярлалаа. Ингээд хүмүүст бас юм хүргэх боломжийг олгож байна. Millennia-гийн компанид ажил тий. Untouched Core өнөөрөө байгалийн эрдэс тус тий. Түүнтэй холбоотой Untouched Core гэдэг компанид ажлын хүрээнд бид нэр зочдоос асууж байгаа асуулт бол таны Untouched Core юу юм бэ гэж асууж байгаа. Тэр нь олон хүний бидний мэддэггүй тий. Тааж яриад яваад байдаггүй тийм таны сонирхол хобби юу ч хийж болно. Авиас цуглуулдаг зүйл мэдгүй тий. Дэмждэг баг. Тийм юу ч хийж болно. Untouched Core чинь юу юм бэ гэж. Би амар нээлттэй юм шүү дээ. Бага мэдж байгаа бүгдэнд л хүмүүс харамгүй ярьдаг. Хүн хуваалцаад хэлчих юм бол энэ надаас илүү болчих болооч гэдэг юм уу хүмүүс хэлдэггүй хүмүүс байдаг байхгүй юу? Тийм бол байхгүй надаа. Тэгэхээр би бол одоо ингээд мэдж байгаа юм аа хүнд харамгүй одоо харамлахгүй хэлдэг. Би цаашдаа яадаг гэхээр энэ хүн суралцаад явчихна. Би дахиад цаашаа муу явчихна. Энэ юм биш тийм. Энэ чинь Untouched Core юм шүү. Тийм байна. Тэгж тодорхойлж болох юм. Болох юм байна тийм. За мөн манай подкастын нэг юм өргөн жижиг дэвтэр байгаа. Энэ яадаг вэ гэхээр таны өмнөх зочин танаас асуулт асуудаг. Тэгээ таас асуулт асууна гэсэн дараагийн зочин ихтэй хэн байхаа мэдхгүйгээр ер нь асуудаг. Тэгээ таны өмнөх зочин М банкны гүйцэтгэх захирал Тэмүүлэн танд асуулт үлдээсэн байна. Тэгээ мэдхгүйгээр асуусан тийм. Тэгсэн. За юу гэж асуусан байна вэ гэхээр гүйцэтгэх захирал гэдэг тийм хүсэмжит ажил яг мөн үү гэж асуусан. Хүсэмжит ажил мөн үү? Ийм шүү. Албан тушаал гэж харвал айгүйг хариуцлагатай захирал гэдэг утга байгаа.
Хүмүүсийг ажилуулах ёстой манлайлал гэж харвал тийм ээ. Энэ бол чамд маш их итгэл хүлээлгэж байгаа ажил шүү гэж харагдана. Тэ. Тэгэхээр одоо итгэл хүлээсэн манлайлагч байгаад хүмүүсийн өмнө хариуцлага хүлээж чаднаа гэдэг захирал гэж бодож байгаа бол тэгээд гүйцэх захирлыг одоо бүгдөө чармаагаад хийх ёстой. Гэхдээ ямар ч байгууллагад нэг л гүйцэх захирал байдаг л да. Тэ. Тэгм учраас бүгдөө тэмүүлж чармаах ёстой баг. Гэтэ гол саяны хэлсэн юм нэг нь хүмүүсийн өмнө хариуцлага хүлээн менежер байна. Нөгөө талаасаа хүмүүсийг хөгжүүлэх, хүмүүсийн итгэлийг даах талаасаа манлайлал үзүүлэх болж байгаа. Тэгэхээр манлайлагч хариуцлага хүлээгч захирал гэдэг. Гүйцэтгэх гэдэг үгийн цаатлал нь одоо хэрвээ жоохон яаж задлж бодох юм бол тий. Тэгээ би хин надаас асуусан мэдж байгаа учраас тэгээ тэмүүлэн захирлыг би анх нэг компани дээр ажиллаач гээд авсан. Тэгээд би өөр ингэж асууж ирсэн шүү дээ. Одоо өөрөө бас санаж байгаа. Дөнгөж 24-т нь тавтай байсан. Чи яарад байгаа юм гэж. Тэгсэн чинь тийм гэсэн. Тэр нь 2011 12 юм байна. Одоогоос 13 жил юм. Бушуу менежер дарга болох гээд байгаа бол чи яарад байгаа юм уу гэж би асуусан байна. Тэгээ би тэгсэн байна тийм ээ гэсэн. Сонирхолтой биш үү? Гинт сая санаанд орчлоо. Тэр өөрийнх нь бол хүсэмжтэй ажил байсан байна шүү дээ. Тий. Тэгээ би 2000 тийм ээ шүү. 2003 он жоо хөвгт байхад нь аав нь зуураад ирээдийн санхүүгийн захирал байсан байхгүй. Тэгээ би хамт ажиллаж исэн. Тэгээд тэмүүллийн суугаад 10 жилийн сургуулийн сурагч байлаад одоо ингээ хөгжсөн байгааг нь хараад бахарх байхгүй. Ийм шин тутам нё шин технологи нэвтрүүлсэн ийм банк хариуцаад явж гин гэдэг бол үнэхээр одоо бахархалтай. Одоо би ингээд олон жилийн хугацаанд та юугаар бахархдаггүй гэхлээр би юмар бахархдаг байхгүй. Тэр түрүү хэлсэн дөнгөж сургууль төгсөөд ирсэн. Одоо 20 гаруй жил ажилласан. Тэгээд гэрүүл ажил карьер туршлага манлайлал юм тогтцсон. Тэр хөгжлийг тэр энэ 20 гаруй жилийн хугацаанд харах ингэж өгсөн байх харах маш бахархалтай. Энэ нь одоо тийм үлдээж байгаа одоо легаси гэдэг юм уу? Тэгээд ийм байхгүй юу? Тий. Тэгээд яг надаас асуусан хүсэмжтэй ажил мөн үгүй асуусан. Ер нь бол одоо тэр 13 жилийн өмнө би бол асууж лээсэн байна л да өөрөөс нь. Өөрөөс нь асууж исэн байна. Тий. Тэгээ бодгоо. Тэгээ одоо өөрөө болохоор тийм ээ гэжсэн. Тэгээ одоо болцсон. Тэгээ одоо тэрэндээ өөрөө хариулах хэрэгтэй. Хүсэмжтэй ажил мөн үү гэдэгтэй яа. Өөрөөсөө л асуусан баг. Тэгээ би бол бахархаж байгаа. Бахархаж байна. Подкастын хамтрагч ертөнцийг таних хөтөч Nepco. Яа баярлаа. Тэгэхээр би бас таны таашин шнээс асуух асуулт ямар авах вэ гэдээ тоглоод үлээд хэлчихлээ. Тэгэхээр энэ асуулт зөвхөн дараагийн дугаарын төгсгөл задардаг учраас манай үзэгчид бас тэр дугаарын төгсгөлд мэмэрч ав захирал дараагийн зочноос юу асуусантай бас хамт байгаад үзээрэй гэж хүсэх байна. За тэгээд энэ үрээд хоёлаа энэ удаагийн ярилцлага өндөрлүүлье. Тэгээд би бол яг бүх зочинтой хоёр нь дахиж уулзахын ерөөл тавьдаг. Ягаад тэгэхээр хөө амьдралынхаа нөгөө үе болгонд өөр болцсон байдаг шүү дээ тий. Санаанд оромгүй хэр өөрчлөгдсөн байдаг. Тэгэхээр тиймэрхүү мөчүүдэд нь дахиад уулзахын ерөөлийг дэвшүүлдэг. За магадгүй подкаст биш юмаа гэхэд өөр олон хувь тохиолоор уулзах хаа. Тэгээд таны энэ үн цэнтэй цагийг олж аваад бид бүхэн ингээ үзэгчтэй юм үн цэнтэй зүйлсүүдийг сонсуулсандаа маш их баяртай байна манай багийнхан. Урилга маань хүлээж авч ирж
гоё нүүгөө ярилцсан баярлалаа. За баярлаа. За ингээд өнөөдөр бид бүхэн Мягмар Жав захирлын өдрийн тэмдэглэлийг хамтдаа уншлаа. Өдрийн тэмдэглэлээр хамтдаа аяллаа. Дараагийн дугаараар дахин нэг сонирхолтой зочинтой эргээд уулзъя. Мөн Мягмар Жав захирлын асуултын хариултыг тэр дугаараас аваарай. Ингээд бүх үзэгчдээ шинэ оны мэнд хүргье. За ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай. За баярлалаа. Хүүе, нэг өөрөөр аялаад үзэх үү? Бид аялагч бүртээ M-бүх, M-Music, M-Karaoke үйлчилгээний 1 сарын эрхийг бэлэглэнэ. Оюунлаг бас 100-аатай аялцгаая. Энэ өвлийн амралтаа дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг хүсвэл Discover World Traveling Таиландын Пхукет, Бангкок, Вьетнамын Фукок, Хятадын Хайнан болон Бээжин, Туркийн эртний хотуудын онц сонирхолтой аяллуудаас захиалаарай. Оюунлаг бас 100-аатай аялцгаая. Discover World Travel